Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлтгэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлэг хашийн дугаарыг үзэгч та бүхний хүртэл олоход бэлэн болж байна. Бид бүхэн энэ удаагийн нэвтрүүлгээрээ Галбын говийн Ганган улаан тэмээдийн хөлгийн нутаг Өмнө аймгийн Хамбогд суманд зохион байгуулагдсан Нутгаа мөнгөлсөн тэмээчид 2026 тэмээний Баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэгч та бүхний хүртэл олоход бэлэн болоод байна. Өмнө аймгийн Хамбогд сум нь эртээр үеэсээ Галбын говийн Ганган улаан үлдэрийн тэмээг өсгөн үржүүлж энэ тэмээнийхээ ашиг шимийг хүртэж ирсэн Монголдон Галбын говийн Ганган улаан тэмээнийхээ үйлдвэр ухсаагаараа алдартай нутаг юм билээ. За энэ ч утгаараа Галбын говийн улаан тэмээг өсгөн үржүүлдэг нэрд тэмээчдийнхээ алдаргавья, хөдөлмөр зүтгэл, Монгол улсын одоо хөгжилд хувь нэмэр оруулсан эрхэм сайхан зүйлүүдээрээ Хамбогд сум манлайлдаг юм аа. За Хамбогд сумын хувьд тэртээ 2018-аас 19 оны хооронд 34 мянган тэмээ тоолуулж 3 төв тэмээнийхэн баярыг хийж байсан удаатай. За түүнээс хойш цаг уур газар орны байдлаас болж тэмээний тоо толгой уурж байсан хэдий ч за энэ жил 31 мянган тэмээ тоолуулж за 3 төв тэмээнийхэн баяр наадмыг 2 дахь удаагаан зохион байгуулсан юм аа. За Нутгаа мөнгөлсөн тэмээчид баяр наадмыг анх Хамбогд сумын угуул Ганжаагийн хайд багсны хөргөөхтүүд санаачлан одоо зохион байгуулж ирсэн түүхтэй. За түүнээс хойш олон хүмүүс гар биечлэн оролцож явсаар за сум орон нутгийн асуудаа анхаарч нутгийн одоо брэнд тэмээний баяр болтлоо хөгжсөн баяр наадам юм аа. За 2026 оны 1-р сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус баяр наадам өргөн дэлгүүр зохион байгуулагдаж за баяр наадмын хүрээнд за нээлт болон хаалтын үйл ажиллагаа, хүндэтгэлийн үйл ажиллагаанууд, за үзэсгэлэн худалдаа, за тэмээний сэдэв дууг хэн сайн дуулах вэ? Тэмцээн уралдаан, за 3 насны тэмээний уралдаан, шидмэл, бууринг, хад тодруулах арга хэмжээнүүд гэсэн хөтөлбөрийн дагуу баяр наадмын үйл ажиллагаанууд өргөн дэлгэр зохион байгуулагдсан юм аа. За баяр наадамд Хамбогд сумын тэмээчид малчтаас гадна за хөрж иргэлдээ орших Өмнө аймгийн одоо ус 6 сумын тэмээчид уяачид малчид одоо хүрэлцэн ирснээрээ Нутгаа мөнгөлсөн тэмээчид 2026 баяр наадам өргөн дэлгэр зохион байгуулагдсан байгаа. За ингээд одоо нэвтрүүлгийн ихэнд үзэгч та бүхэнд баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээг хүргэж байна. За баяр наадмын нээлтийн арга хэмжээнд Өмнө аймгийн Хамбогд сумын угуул, Өмнө аймгийн засаг даргын орлогч, жаргалын Зануузар, за Өмнө аймгийн Хамбогд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сэдэнбэл жирийн Эдэр зэрэг, за Өмнө аймгийн Хамбогд сумын засаг дарга Мөнх хоёрын Цэвааруудан засаг даргын орлогч Алтан гэрэл өргөтэй албаны хүмүүс болон за баяр наадмыг хамтран зохион байгуулагч оюу толгой компани удирдлага төлөөллүүд, хүндэт зочин төлөөлөгчд ард иргэд өргөнөөр оролцсон байгаа. За баяр наадмыг удирдлагууд нээж үг гэлэн малчин түмэндээ мэдлэгээ дэвшүүлсэн бол за урилгаар хүрэлцэн ирсэн урлаг соёлын одоо алдартнууд Айдуугаан, Өргөн бриж, за мөн одоо нутгийн авьяаслаг сурагчид хүүхдүүдийн Айдуу болон бүжгийн мэдлэгээ наадамчин олны сандрыг мэлааж байлаа. Ингээд үзэгч та бүхэн нэвтрүүлгийн ихэнд Өмнө аймгийн Хамбогд сумын Нутгаа мөнгөлсөн тэмээчид 2026 баяр наадмын нээлтийн арга хэмжээг хүлээн авч үзнэ. Honger min dodun gücü kurgey modu sansın sıklıkların herin sanson sarta uçar ama dursun gülüm onu Allah'tan Allah'a düşe canı su Borgol üstleşildi Dostlukta korktu kinihet sakni gözde sol çarda Şirin soğuk sigur
чамд мэдамжууч ширх борог түнтэн хүргэж хэлбэй болоо амраа түшээ чарлэгдүү Сайхан үлж байна. За сайхан үлж байна. Тавхан сайхан үлж байна. За тэгэхээр өнөөдөр хамбогдчууд маань сайхан одоо Тэмнийхэн баяр наадам галбын гоо улаан тэмээ үйлдвэрийнхээ наадмыг хийж байна. Тэгэхээр баяр наадмын сэтгэлээсээ олцгоо. За баярлалаа. Ингээд өнөөдөр галбын нутгийнхан бас энэ галбын говийн улаан гэдэг энэ үйлдвэрийнхээ омгийг үйлдвэрээ одоо батлуулсныхаа 10 орчим жилийн нүрийг үзэж байна. Тэгээ одоо энэ сайхан үйлдвэрийнхээ тэмээг одоо олон нийтэд алдаршуулах, тэмээжтэй алдаршуулах энэ сайхан баяраа жил болгон уламжлалгын зохион байгуулдаг. Энэ жил Нутгаан мөнхөлсөн тэмээжт 2026 гэдэг сайхан баяр наадам маань болж байна. За сүүлийн жилүүд бас цаг зууд болсонтой холбогдуулан хамбог цумын маань тэмээ бас 27 мянга хүртэл буурсан байсан. За энэ жил бас бид бүхэн цаг сайхан байгаа учраас 30 мянган босгоёг тавьж одоо 3 түмэн тэмээнийхээ баярыг дахин нэг удаа хийж зохион байгуулж өндөр зохион байгуулалтаа сайхан болж байна. За тэгээд бас газрын бас тэмээчд маань уяачд маань ирсэн байна. Мөн одоо бас энэ хамбогчууд маань сайхан тэмээнийхээ баяр наадамд өргөн дэлгэр оролцож байна. Тэгж байна. Одоо өнөөдөр чинь одоо хөрс зэрэгэлдээ аймаг сумдын маш олон уяачд ирж оролцож байна. За бас оролцогч нар олонтой сайхан хурдан буйнууд ирсэн ийм сайхан наадам болж байна гэж ингэж харж байгаа. За хөрс зэрэгэлдээ Баян овоо сумын одоо тэмээчд уяачд их хурдан байна. За мөн одоо Манлай сум, Цогтвоо сум, Цогццгийн сум гэдэг одоо сумдууд ирээд галбын говийн одоо энэ сайхан тэмээний баярыг хүндэтгэн оролцож байгаад бас сум орон нутгийн зүгээс сайхан баяртай байгаа. Тэгээд 2026 он шинэ он маань дүн гэж одоо гарч байна. Тэгээд 2025 мэдээж одоо хамбогчууд сайхан бүтээн байгуулалт одоо бас олон сайхан үйл явдлаар дүүрэн болсон баг. Тэгээд шинэ оныхоо мэндийг сайхан эрүүлэг нутгаанд. За баярлалаа. Тэгээд 2025 маань бас сайхан үр бүтээлтэй бүтээн байгуулалт өрнөсөн хөдөө аж ахуйн салбарт олон ажлуудыг хийсэн ийм сайхан он жил боллоо. Тэгээд энэ жилийн хувьд бол бид хүн бас боловсролынхаа салбарт нэлээд олон ажлуудыг төлөвлөсөн. Өмнө жил хийж байгаа ажлуудаа одоо хийж гүйцэтгэж дуусгах ажлууд гаргасан байна. За дээр нь одоо энэ мал сүргийнхээ үржил шимдээр одоо анхаарах энэ тал дээр бол бас маш олон бодлогоодыг хийж хэрэгжүүлж байна. За мөн одоо малчид руугаа чиглэсэн бодлогоод хүний хөдөлмөрийн хөнгөвчлөх одоо арга тал дээр бас нэлээд олон ажлуудыг эрэл хийж санаачлан зохион байгуулах ийм ажлуудыг бол хийнэ. За мөн одоо энэ галбын говийнхоо энэ тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, олон нийтэд таниулах, сурталчлах энэ ажлыг одоо нэлээд онцгой анхаарч 26 онд олон ивент арга хэмжээнүүдийг хий гэж ингэж төлөвлөж байгаа. За баярлалаа. За баярлалаа ажлын төлөвлөсөн. 소문이 보자가 울리지랑라 아비가 이자가 아스치랑라 아제 생겼던 이것들 우르치장라나 야오타 소라 오지들랑 Сайхан үлдэж байна. За өнөөдрийн сайхан баяртай сайхан өдөр одоо хүнтэй болж байгаа сайхан байна. Энэ хамбог сум маань одоо 30 мянган тэмээтэй болж байгаа одоо хоёр дахь тохиолдол юм да. 3 түмэн тэмээний баярыг өргөн дэлгэр олон аймгийн уяачид мөн одоо сайхан Атинг
одоо шалгаруулах уралдаанд оролцож байгаа их өргөн дэлгэр их сайхан наадам баяр болж байна. Өчигдөр ийм байдлаар одоо үйл ажиллагааны үзэсгэлэн худалдаа буюу одоо тэмээний ноосоор хийсэн гар урлал, за одоо дээл, уран зургийн галерей үзэсгэлэн гэдэг одоо өргөн дэлгэр болж байна. Тэгээд урд урдуудынхаас оролцогчдод олонтой их сайхан ийм баяр болж байна. За тэгээд шинэ он одоо дөнгөж одоо гараад явж байгаа. Тэгээд 2025 он бол одоо самбогчид бас сайхан жил болж гөрсөө тэгээд шинэ оныхоо шинэ одоо энэ сайхан ажил амжилтыг бас нутгийн олондоо өрөөхгүй тийм. Тий 2025 он маань бол хамбогчдын хувьд бол одоо бас онцлон одоо хэлэхэд гэрээдүн одоо шинэ хотын эхлэл дэд үтсүүдийг тавьсан барилгажилтын өндөр түвшинд хийгдсэн одоо их сайхан ололт амжилттай их сайхан жил болж өндөрлөө л дөө. За мөн одоо 2026 онд бол төсөвөнд хэлж чадсан одоо бас их өндөр төсөв баталсан одоо хөрөнгө оруулалтын байгуулалт хийхэд за дата нөхцөл орчин бүрдсэн ийм онцлогтой жил юм. Тэгэхээр энэ төсөв дэлж байна гэдэг агуулга маань бол татвар төлөгчид буюу бизнес эрхлэгчид, малчид бүх одоо иргэдийн оролцоо юм л та. Тэгэхээр одоо онцлон одоо хэлэх нь энэ татвар төлөгчдөө тусгайл одоо баяр хүргэж одоо бахархаж одоо алдаршуулж явах хэрэгтэй юм. Тэр утгын агуулгын хүрээнд ч одоо энэ 3 дүн дэмэний баяраа зохион байгуулж байна. За мөн одоо удахгүй одоо сайхан морин жил айлчлал ирнэ. Одоо морин жилд эхэлсэн бүтээсэн үйл болгон одоо дэлгэрчүүдийг их ховор тохиодог морин жил айлчлал ирэх юм а. Тэгэхээр одоо тэмээчд, малчид одоо хамбог цумын нийт ард иргэд бүхэндээ одоо айлчлан ирж байгаа 2026 он мөн одоо удахгүй морилын ирэх одоо гал морин жил одоо хайр ивэлээ хайрлсан амжилт бүтээлээр дүүрэн одоо бүтээн байгуулалт их өрнөсөн ийм сайхан жил байх болтугай гэж одоо хүсэн гэрээ ёо.
За Өмнөг аймгийн Хамбог эцмийн нутгаа мөгөсөн тэмээчэд 2026 3 төмөн тэмээний Баяр наадмын нээлттэй арга хэмжээний үеэр Эрдэнэт мас өргөө өсгөн өрчүүлж их орон төрлөг нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа зарим хүмүүсийг төрийн дэд одон медаль болон за мөн одоо Сумбар нутаг аймгийн хүндэт шагналуудаар шагнаж урамшуулсан юм аа. За тухайлбал Алтан гац содом за мөн одоо Өмнөг аймгийн шилдэг ажилтан зэрэг одоо содом медалуудаар за Өмнөг аймгийн Хамбог эцмэндээ ажиллаж хөдөлмөрлөж за энэ нутгийнхаа одоо хөдөө аж ахуйн салбарт үнэтэй өв нэмэр оруулсан эрхэм хүмүүсийг шагнаж урамшуулснаар за Баяр наадмын аль биесний нээлттэй арга хэмжээ өнтөрсөн юм аа. За харин үүний дараагаар хурдан атны уралдаан явагдсан байгаа. За ингээд хурдан атны уралдаанд 24 атос уралдахаар бүртгэгдсэн байлаа. За ингээд үзэгч та бүхэн Өмнөг аймгийн Хамбог эцмийн нутгаа мөнгөсөн тэмээчэд 2026 Баяр наадмын за хурдан тэмээний уралдаануудыг хүлээн авч үзнэ. Нэг галбын говийн улаан тэмээн энэ сайхан нутгийн Баяр наадмын хурдан атын гарааны 6 дээрээс эргэж байна. За Өмнөг аймгийн Хамбог эцмийн үеэс Бадамдарчин Наранбаярын одоо хурдан тэмээ хөтлөөд одоо гарсан. Сумын алдартын одоо Наранбаярын одоо хурдан алдар тэмээ одоо хөтлөөд орсон. За ингээд арын тэмээнүүд одоо дараас зүтгээтэй шүү үзэгчтэй. За цаатлаар хөх тэмээ одоо гарч байгаа гэж байна. За хөх тэмээ чинь Өмнөг аймгийн Баян талаас Монгол Улсын алдарт байж мөнхтөлийн мөнх үеийн өнөөдөр Хамбог эцмийн Наранбаатар гэдэг хүний нэрээр мордож байгаа харагдаж байсан. За цаатлаар Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдарт байж Гандамрын мөрөвдөрчөө учруулж байгаа. За Баяр сайхны оюун болтын одоо хурдан хөх тэмээ бас 4-5-ын бөөрөн дээр одоо гарч ирж байна. 6-гийн бөөрөн дээр аймаг Монгол Улсын алдарт байж Синмагийн Бямдгтхан үеч хурдлуулж байгаа хурдан шар тэмээ одоо өнөөдрийн Баяр наадмын хурдан атны уралдааны 7-8-ын бөөрөн дээр мөн одоо Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдарт байж Гандамрын мөрөвдөрч өөрийнх нь хөх тэмээ одоо гарч ирж байна. Түүний арал дээр Өмнөг аймгийн Цогтбоо сүмийн аймгийн алдарт уяач Төвдөн дэржин Уган баярын үеч хурдлуулж байгаа лавгийн Төвдөн дэржин одоо хурдан улаан тэмээ одоо гарч ирж байна. Тэр хийн дээр хэний тэмээ бас одоо Төвдөн дэржин Уган баярын одоо үеч хурдлуулж улаан тэмээ гарсан. Түүний урал дээр Өмнөг аймгийн Цогтбоо сүмийн аймгийн алдарт уяач Давадарчин алдар цаг нэг сайн зөвхөн тэмээ 3-4-ийн бөөрөн дээр одоо гарч ирж байгаа харагдаж байна. За араас энэ 06 дугаартай уралдааны дүр дурдсан Өмнөг аймгийн Цогтбоо сүмийн уяач Баттүлзгийн Батултын одоо хурдан тэмээ 69 дугаартай. За 16 дугаартай дахиад одоо хөх тэмээ одоо урагшилж байгаа. За энэ хэний одоо 16 дугаартай тэмээ шүү. Өмнөг аймгийн 3 дэсмийн сумын алдарт уяач Ардын авьяастан Хорвын бөхчөөний одоо хурдан халтар тэмээ одоо гарч ирсэн байгаа. За ингээд одоо өнгөний тэмээнүүд одоо харуулъя. За өнгөн дээр ингээд Өмнөг аймгийн Баян улсын Монгол улсын алдарт уяач Цэндмагийн Бямдгтхан авраг шар тэмээ одоо гарч ирсэн. За өнгөрсөн жил одоо энэ нутгаа мөхөсөн тэмээчэд 2025 уралдаанд төрүүлсэн тэмээ Баян онгор аймгийн Баян өндөр сүмийн сумын алдарт байж Ямхүүгийн амар цагийн мотхон тэмээ одоо гарч ирсэн бол цаатлаар нь Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдарт байж Гандамрын мөрөвдөрчийн одоо хоёршгаа 2 тэмээ одоо гарч ирсэн. Мөрөвдөрч алдартын одоо хурдан хөх тэмээ. За мөн одоо хоёр сайхны оюун болтын одоо хурдан тэмээ гэсэн. За энэ хоёр тэмээ бол одоо ингээ гараад ирсэн бол дөрөвдөр Өмнөг аймгийн Цогтбоо сүмийн аймгийн алдарт байж Давадарчин алдар сайхан гинхүү Давадарчин сайн зөвхөн тэмээ одоо дөрөвдөр одоо гарч ирсэн. За тав дээр Өмнөг аймгийн Цогтбоо сүмийн аймгийн алдарт байж Төвдөн дэржин Уган баярын үеч хурдлуулж байгаа лавгийн Төвдөн дэржин одоо хурдан тэмээ тав дээр гарч ирсэн. За наад машина гаргачих. За арын тэмээнүүдийг харуулъя. За наад бол ч өнгөө гарч ирж. За Уган баярын одоо хурдан тэмээ тав дээр шүү үзэгчтэй. Тав дээр одоо гарч ирсэн. За арын тэмээнүүд одоо орж иж байна. За араас одоо Наранбаярын одоо хурдан тэмээ орж иж байна. За энэ 64 дугаартай уралдааны зам дурдсан энэ хэний тэмээ бас үзүүлдэг нэлээд шавсан. Цэнтогийн Чойж сүрэнгийн одоо хурдан тэмээ одоо орж иж байна. За энэ чар хувцастай энэ 7-8-ын бөөрөн дээр явж байгаа тэмээ бол Өмнөг аймгийн Хамбог эцмийн Баянбагийн сумын алдарт уяач Бадамдарчин Наранбаярын одоо хурдан тэмээ өчигдөр одоо ус нутгаа мөхөсөн тэмээчэд 2026 тэмээнийхэн Баяр наадмын за тэмээний дууны тэмцээнд одоо бас хоёрт орсон шүү дээ. За арын тэмээнүүдийг харуулъя. Арын тэмээнүүд өнгөн дээр за аврах хөх тэмээ орж ирлээ. Монгол Улсын алдарт байж мөнхтөлийн мөнхийн үеч хурдлуулж байгаа Хамбог эцмийн Наранбаатарын одоо хурдан хөх тэмээ орж ирсэн. Цаатлаар Өмнөг аймгийн Цогцсон мөн яач Баттүлзгийн Батултын одоо хурдан шарт хөх тэмээ одоо орж ирсэн даа үзэгчтэй. Энэ одоо мөн одоо Баян онгор аймгийн Баян өндөр сүм байж амар цагийн одоо хурдан ботхон тэмээ шиг санагдаж байна. Мөн одоо энэ Өмнөг аймгийн Хамбог эцмийн яач Ядагмагийн Батцүрэнгийн одоо хурдан тэмээ цаатлаар тэр хар хувцастай уралдааж одоо унтсан бас нэлээд ширгүүлдэ орж ирж байгаа харагдаж байна. За арын тэмээнүүдийг харуулъя. За энэ одоо араас бол 90 хувцастай уралдааж унтсан тэмээ одоо орж ирсэн. За энэ одоо Өмнөг аймгийн Хамбог эцмийн Жахлан түгийн уяач Цэндавишийн Бямбагийн одоо хурдан хөх тэмээ одоо сараад орж ирсэн. За ингээд энэ тэмээнүүд бол одоо үзүүрийн 6 тэмээ 5 тэмээний арал дээр энэ 8 тэмээ эхний 13 тэмээг одоо үзүүллээ. За дахиад хойш суугаа
За агшаа жоохон суугаад үзүүлчих, дэгшин зам дээр үзүүлчих. Үзүүрийн тэмээлүүд ингээд урагшлаа гараа авчихъя. За хөх тэмээ хамгийн ар дээр яваад шүү энэ тэмээлүүдийн ар дээр Өмөр аймгийн Баянтаас Монгол улсын алдартай мөхтүүдийн мөхөө ингээд хийж болж байгаа. За Өмөр аймгийн Хамбог эзэн байж Наранбаатар одоо урд тэмээ. За энэ алдартай Цэцэгдрэн Баярбаатарын одоо урдам тэмээ одоо орж иж харагдаж байна. Түүний ардтал дээр энэ Өмөр аймгийн Баянгов улсын аймгийн алдартай Доломсргийн Хүрлээтрийн одоо урд нь шар тэмээ одоо орж иж байна. За жоо хойш суугаад байгаа. 20 хүртэл харуулчих. 16 тэмээ одоо гарсан шүү. За ингээд харийн тэмээнүүдийг та бүхэндээ бүрэн дүүрэн одоо сайхан харуулад урагшилнаа. 17 дугаартай урд тэмээ Еврогийн Бархас судын одоо урд тэмээ Өмөр аймгийн Хамбог эзэн байж Еврогийн Бархас судын урд тэмээ одоо орж ирсэн. Цаатлаар одоо 1081 дугаартай урд тэмээ одоо орж иж байгаа харагдаж байна. За ингээд одоо энэ тэмээд бол одоо ингээд 20-ийн бөөрөн дээр урагшилж байгаа тэмээнүүд үзэгчтэй. За одоо ингээд манай жолооч жоох урагшлаад үзүүрийн тэмээнүүдийг өдрөө хамтдаа харуулъя. Бид хүн та бүхэндээ Монголын одоо 33 оны нэг галбын говийн одоо алдартай. За ингээд одоо Өмөр аймгийн 102 жилийн түүхэн намдартай. За Цэцэгдрэн Баярбаатарын шар тэмээ чинь жоохон тийшээ гараад ирээд орж байгаа юм байна. За хоёр бүх тэмээнүүдийн өлгийн нутаг тэмээнийхэн одоо түүх соёл тэмээчдийн алдар гавьяагаар Монгол улстай одоо мандаалагч Хамбог эзэмийнхаа Монгол нутгаа мөнгөсөн тэмээчид 2026 тэмээний баяр наадмыг одоо шууд дамжуулан үзэгч та бүхэндээ хүргэж байгаа. За энэ тэмээнүүд дээр жоохон тогтоод одоо урагшилчаарай. За ингээд одоо үзүүрийн тэмээнүүд одоо гараа явьсан байгаа. За ингээд хөх тэмээ энэ дундад урагшилж байна. Хөх тэмээ одоо урагшилж байгаа. Монгол улсын алдартай мөхтүүдийн мөхөө хөдөлгөөн ижирлүүлсэн. За Өмөр аймгийн Хамбог эзэмийн Баянбагийн Ядагмагийн Бацрынгийн тэмээ одоо үсэнд одоо урагшилж байна. За 62 дугаартай юм уу хэд дугаартай энэ 62 дугаартай энэ Өмөр аймгийн Хамбог эзэмийн гавлуудын үеж Цэцгийн бол төмрийн улаан тэмээ цаалаар одоо ороод ирсэн одоо урагшилж байгаа. 64 дугаартай уралдааны замд одоо мордсон. Өмнө аймгийн цогтоос Хамбог эзэмийн Номгонбагийн уяач Цэндогийн Цойжсрынгийн том тэмээ одоо энэ наатлаас 3 удаа оршилж байна. За энэ 10 дугаартай урдан тэмээ бол одоо энэ Өмнө аймгийн цогццэсвийн сумын алдарт уяач Эрхмийн Ганжигүрийн одоо урдан хөх тэмээ хамгийн наалт нь одоо оршилж байна. Да Эрхмийн Ганжигүрийн одоо хөх тэмээ оршилж байна. За ингээд одоо энэ тэмээнүүд оршилж байгаа. За энэ тэмээнүүдийн дунд нь бол Өмнө аймгийн Баянлаасын Монгол улсын алдартай мөхтүүдийн мөхгийн одоо урдан хөх тэмээ. За 06 дугаартай уралдааны замд одоо мордсон. Өмнө аймгийн цогццэсвийн сумын алдарт уяач Батүлзэн Батуулдын одоо урдан шар тэмээ гэсэн. За энэ тэмээнүүд болж байгаа. За шар тэмээ ч юм уу мөн Өмнө Баянгор аймгийн Баян өндөрсмийн сумын алдартай Намхүүгийн амар зайгийн ботхон тэмээ шүү үзэгчтэй. Ботхог тэмээ. За эхний 5 тэмээ бол одоо жоохон салсан байна үзэгчтэй. Дөрөвдөр сайн зөвхөн Өмнө аймгийн цогтоо сумын аймгийн алдарт уяач Давдржи алдар сайхны хүү сайн зөвхөн тэмээ. 5 дээр Өмнө аймгийн цогтоо сумын аймгийн алдарт уяач Төвдөн дэржин баяр уучлуулж байгаа. Түүний хавгийн Төвдөн дэржин одоо урдан улаан тэмээ гэсэн. За ингээд 4 5 дээр одоо оршилж байгаа. За ингээд хордон атны уралдааныг Өмнө аймгийн Баян сумын 3 тэмээ хөтөлсөн. Өмнө аймгийн Баян сумын Монгол улсын алдарт уяач Цэндвагийн Бямдхтын одоо урдан аврах шар тэмээ наалтанд хөтлөөтэй шүү үзэгчтэй. За цаатал дээр Өмнө аймгийн Баян сумын аймгийн алдарт уяач Ган төмрийн бүрөвдөржин уйжуулж байгаа. За өөрийнх нь хөх тэмээ. За мөн одоо Баян сум баяр сайхны оюун болтын одоо урд тэмээ гэсэн. За ингээд одоо энэ 3 тэмээ бол Өмнө аймгийн Хамбог эзэмийн 2026-ны нутгаа мөнгөсөн тэмээчд баяр наадмын одоо урдан хатны уралдааныг одоо хөтөлсөн. За Өмнө аймгийн Баян улсын аймгийн алдарт Ган төмрийн бүрөвдөржин одоо урдан хөх тэмээч хурдан байгаа юм байна да. За одоо ингээд 190 дугаартай уралдааны зөвлөрсөн Баян улсын Харцагогийн уяач баяр сайхны оюун болтын одоо урдан тэмээ өнгөн дээрээ гарч ирсэн. Халзан 2 дээр ус халзан 2 дээр шүү үзэгчтэй. Аврах шар 3 дээр. За ингээд Өмнө аймгийн Баян улсын бол одоо аргагүй одоо энэ цагт бас тэмээнийхээ уралдаан тэмээнийхээ одоо бас хүчлээрээ бас одоо манлайлж байгаа л да. За аврах шар чин замаас нэг жоохон хантараад за эргээ орч байхаа аврах шар чин одоо сайн тэмээ дээ. За ингээд Өмнө аймгийн Баян улсын аймгийн алдарт Ган төмрийн бүрөвдөржин 2 тэмээ хөтөллөө үзэгчтэй. За ингээд уяан дээр одоо гарч байгаа да үзэгчтэй. За ингээд оюун мотог гал уяаны 2 тэмээ өнөөдрийн баяр наадам хордон атны уралдааныг хөтөлсөн байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За Өмнө аймгийн Баян улсын аймгийн алдарт байж Ган төмрийн бүрөвдөржин. За Харцагогийн Ган төмрийн бүрөвдөржин уйжуулж байгаа. Баяр сайхны оюун болтын хөх тэмээ 2 дээр. За түүний халзан хөх тэмээ нь бол 3 дээрээ. За энэ 2 тэмээний хооронд одоо хөшлө орлуулна. Аврах шаарч тавихгүй дээ. Араас одоо ирж уралдан да үзүүр сайтай. Олон наадмын довт ер нь одоо чансаатай уралдааныг бол чанартай гаргадаг тэмээ бол яхан аргагүй Өмнө аймгийн Баян улсын аймгийн алдарт уяач Монгол улсын алдарт уяач Цэндмагийн Бямдхтын одоо урдан шар тэмээ шүү үзэгчтэй. За одоо шар тэмээж одоо уршлан да уршлан. За хоёр залуу дүүнрийг бол тавьж ихгүйгээр л одоо уршилах байх. Шар тэмээ чинь жил нэг онгороод 8 таа болж байгаа хаа. Залуухаа шар тэмээ ч юм бол олон жил одоо уралдана.
Энэ жил одоо улсын чанартай 2 наадам болно. 2025 оны 2026 оны 1-р сарын 24-25-ны өдөр Дундгой аймгийн Мандал хотноо Тэмээн дээрээс наран орхин гэж улсын одоо өвлийн их наадам зохион байгуулагдана. За 2026 оны 2 сарын 6-наас 8-ны хооронд Өмнөг аймгийн Далан задгад хотноо за Төмөн тэмээний үе зохион байгуулагдана. Хоёулаа одоо уралдаан бол улсын чанартай, улсын цол зэрэгт одоо чанартай ийм одоо тооцогдох одоо уралдаанууд болно. За хөгтөмөч өнөөдөр хөвлөж байгаа байна. Өмнөг аймгийн Баянган улсын аймгийн алдартай ган төмрийн мөрөвдөр жуулж байгаа Баянган улсын харцаг үгийн баяр сайхны оюун болтын хөгтөмө. За өнөөдөр одоо сайхан Бадрангүй сайхан одоо уралдааныг одоо гаргаж байна да. За одоо оюун болтоо хөгтөмөч чинь за одоо арын тэмээнүүдээс жоохон олдож байгаа харагдаж байна. За барай эндээсээ арай бодоогүй өвчөж орно шүү дээ. Бас л одоо Өмнөг аймгийн Хамбог эзэмийн тэмээ мөрний уралдааны зам бол одоо сүзүүрлэгэн бас нэлээд шандаж шалгадаг үзүүрлэгэн бол одоо өгсөж одоо урдаг учраас тэмээний мөрний одоо чадлыг одоо чансааг бол одоо шалгадаг л да. За ингээд хөх тэмээ бол одоо өнгөн дээр хэвээр шүү үзэгчтэй Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдартай ган төмрийн мөрөвдөр жуулж байгаа. Оюун болтын баяр сайхны оюун болтын хөгт юм ба улам одоо зайлаад байгаа юм болоо да. За ган төмрийн мөрөвдөр гэдэг үеч бол одоо алтан тэмээнүүдийнхээ үеийг бол аатай сайхан тааруулж хийж байгаа юм байна. Одоо бол за тэгээд намар бол нэг хуралдаагүй дээ энэ хоёр. За ингээд хөгтөмөө өнөөдрийн баяр наадамд одоо төрүүлхэн тодорхой болж байгаа шиг үзэгчтэй. Баяр сайхны оюун болтын одоо хурдан хөгтөмөө. Өмнө ингээд Өмнөг аймгийн Хамбог гэсэн буюу 3 тэмээтэй за Галбын говийн ганган улаан тэмээ дээр Галбын говийн улаан тэмээнийхэн алдар хүнд энэ сайхан одоо тэмээг өсгөн үржүүлж байгаа эрхэм сайхан тэмээнийхэн тэмээчдийн одоо нэр хүн дээр Монгол улстай төдийгүй дэлхийд одоо алдартай Хамбог нутаг зохион байгуулагдаж байгаа. Үнэхээр энэ сайхан одоо өргөн дэлгэр наадам хурдан ах баринд орсон хөгтөмөө жоохон хантаарсан жоохон зогсоор наадвал чинь за хөгтөмөө үзүүрлэг жоохон хантаарсан байна. За тэгээд цаад бариар байгаа л одоо орох ёстой да. Бүрэн төгс унтсан байгаа юм байна. За цаадлаар нь халзан одоо уршил за халзан урагшилсан. За ингээд халзан төрүүллээ. Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдарч ган төмрийн мөрөвдөр халзан тэмээ төрүүллээ үзэгчтэй. За амын үзүүнд шар тэмээ одоо орлоо. Өмнөг аймгийн Баян улсын аймгийн Монгол улсын алдартай Цэндмагийн алдартай шар тэмээ амын үзүүнд одоо орлоо. За Өмнөг аймгийн Баян улсын яач за баяр сайхны оюун болтын одоо хурдан халзан тэмээ айргийн 3-т одоо орлоо. Айргийн 3-т одоо орлоо. За айргийн 4-дөр Өмнөг аймгийн Цогтоосын аймгийн алдартай яач Төвдөн дөржин уган баяр үйж хурлуулж байгаа Лавгийн Төвдөн дөржин одоо хурдан улаан тэмээ аргагүй одоо сайн тэмээгэн батж өнөөдөр ингээд айргийн 3-т одоо айргийн 4-т одоо хурдулж иж үзэг шүү дээ. Айргийн 4 одоо хурдулж байна. За айргийн одоо 4 тэмээ чи ойрох юм байна да. Арын 4 тэмээний хооронд бол үзүүштэй уралдаан гарандаа үзэг шүү дээ. За арын 4 тэмээний одоо уралдаанд Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдартай Туламсрынгийн Хүрлбаатарын шар тэмээ 5 руу ороод ирсэн байж үзэг шүү дээ. За араас Баярбаатарын одоо хурдан шар тэмээ одоо бас цогуулаад шиг байна. За одоо сонирхолтой уралдаан гарахандаа үзэгчтэй. За ингээд Өмнөг аймгийн Баянган улсын аймгийн алдартай яаш Туламсрынгийн Хүрлбаатарын шар тэмээ айргийн 5-д одоо уралдаа. Хамбог эзэм аймгийн алдартай Цэцэгдрийн Баярбаатарын одоо хурдан хөгт тэмээ 6-д одоо уралдаа. Додоо тэр Өмнөг аймгийн Цэгцсийн сумын алдартай яаш Ирхмийн ган жигүүрийн одоо хурдан тэмээ 7-д одоо хурдулж гаргаж байна. За 8 дээр Өмнөг аймгийн Хамбог эзэм яаш за Цэндэвшин Мямбагийн одоо хурдан шар тэмээ 8-д одоо урдаллаа үзэгчтэй. За ингээд эхний 8 тэмээ одоо орж ирсэн. За 9-дөр бол аврах хөх тэмээ одоо ирж одоо урдаж байгаа юм байна да. За ингээд одоо Хамбог цомд ирсэн наадам болгондоо дахин болгож үзээгүү. За ер нь одоо дандаа одоо харигддаг төрүүлдэг хөх тэмээ өнөөдөр 9-дөр одоо урдаж харагдаж байна. Өмнөг аймгийн Хамбог цомын Номгон сумын өвний нэр дээр одоо бүртгүүлсэн байгаа харагдаж байсан. За аврах хөх тэмээ ингээд 9-дөр одоо урдаж байна. За ингээд одоо үзэгч та бүхэндээ бид өхөн Өмнөг аймгийн Хамбог цом зохион байгуулж байгаа Нутгаа мөнхөлсөн тэмээчд 2026 баяр наадмын хурдан атны уралдааныг одоо хүргэлээ. Хамбогдынхаа наадамд додтой сайхан наадаж халсан тэмээгээ төрүүллээ баяр өгөө. За баярлалаа. Сэтгэл хөдлөм өндөр тэгээд энэ Нутгаа мөнхөлсөн тэмээчд Хамбогдынхаа одоо төв сумын наадамд бас нэлээдэн жил ийж уралдаа тэгээд Нутгаа үс сайхан төрүүллээ. Түрүү хайргийн 3-аар орлоо тэг сайхан байна. Төрүүлсэн тэмээ. За миний халсан тэмээ Говьалтай аймгийн цогцсон Баян торой тосгоны Өөц Атгамадар гэдэг үний тооны байна. Тэгээд дүүдээс баярлж байгаа олон жил намайг сайхан баярлуулж байна. Дүүгээс авсан сайхан тэмээ авгамаа. Дуудаас нь. За амжилт аймаг бүс улсын бүст 2023 он төрүүлсэн ба. Тэгэл аймаг бүст нэлээд жил орсон орох юмтай. За хаврах шир өнөөдөр Өмнөг аймгийн Хамбогдын наадам дээр сайхан хайрглаа баяр өргөё. Тэглээ. Өнгөрсөн жил төрүүлсэн баг шүү дээ. Тэгс өнгөрсөн жил төрүүлээд энэ жил 2 дахь орж ам үзүүллээ. За энэ өвөл хэдэх уралдаан болчихоо. Энэ манай тэмээний 3 дахь уралдаан. Урд нь Баян шөнөний Төмөн төвний баярт оролцсон. Аймгийн аврагт орлоо энэ дээр тийш болж байна. Өнөөдөр Хамбог цомын наадам дээр тэмээг хайргдуулаа баяр өргөё. За баярлалаа. За та хөх тэмээнийхээ талаар ярихгүй тий.
Хогтномын өнөөдөр пүүж алдартай маань уян дээр гэж байгаа. Надад маш баярлалаа гэж хэлье. За наадмын сэтгэлээ. Маш гоё байна уу? Энд дээр иж харигдсан маш төлөөндөр байна. За өнөөдөр улаан тэмээ хордон байж хамбогдынхаа түмэн уран түмэн тэмээний үе наадам цаахан хайрглаа баяр хүргэе. За тэглээ баярлалаа. Энэ сайхан нутгийн конкурсын тэмээний энэ сайхан наадамд ирж хамбогдынхаа энэ наадамд ирж сайхан дөрөвт орлоо аавынхаа нэр дээр тавьсан болоо та. Төтөн дэрж. Энэ жил одоо хэд хуралдаан хайч үү те? Энэ жил энэ 3-4-тгөө хийж явах шиг. Ааха. Тэгээ намраа хэдэд сая доголчоо бас нэг хэсэг байл. За оролцсон гүфтэй. наадмын сэтгэлээ те. За өнөөдөр сайхан байна. Өө энэ сайхан наадам хийж байгаа. Энэ хамбогдынханд бүгдээрэнд сайхан ажлын амжилт хүсье. Хамбогдын наадам дээр шар тэмээ сайхан хайрглаа баяр хүргэе. За баярлалаа. За Дул сүнгийн Хөрлөбаатар аймгийн алдарт Хөрлөбаатарын шар тэмээ байгаа. Анхныхаа наадамд сайхан тавлаа. Хөшөл үү? Өгсөл Бадам хотынгийн 3 цэцэг Бадам хотынгийн Цолмонгийн гаралтай. За Өмнө Говьмгийн Хамбогд сумын нутгаа мөнгөлсөн тэмээчид 2026 баяр наадмын за хурдан атны уралдаанд төрүүлж яригдсан атнуудын байшинлыг одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За өнөөдрийн атны уралдаанд нийтдээ 24 одоо хурдан буян уралдаж төрөө харгаа шийдлээ. За ингээд Өмнө Говьмгийн Баян улсын аймгийн алдарт туяач Гандууны Пүрэвдэрж явсан хоёр ах トゥ хоёулаа сайхан харигдлаа. Монгол улсын алдарт туяач Тэндбэгийн Бям тогтхын авраг шар одоо өнөөдөр харигдсан байгаа. За ингээд одоо Сумуур нутгийн удирдлагууд за баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс за төрүүлж яригдсан атнуудын байшинлыг одоо гардуулан өгч байна. За өргөмжлөл медаль мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. За мөн одоо бас 6-аас 10 тууд хордлсон атнуудыг одоо барьж байшинлыг нь гардуулсан юм а. За Өмнө Говьмгийн Хамбогд сумын нутгаа мөнгөлсөн тэмээчид 2026 тэмээний баяр наадам тэмээний өв соёлтой олон одоо уралдаан тэмцээнүүдээр үргэлжилж байсан юм аа. За тухайлбал тэмээний баяр наадмын үеэр зохион байгуулагдсан хамгийн одоо сонирхолтой үзэгч олон түмний анхаарлыг татсан тэмцээн уралдаан бол тэмээтэй сайхан хосын тэмцээн байсан юм аа. За сайхан тэмээтэй сайхан хосын тэмцээн хөргөндөлөр одоо зохион байгуулагдаж за энэ тэмцээнд бас Хамбогд сумын одоо тэмээчдээс гадна за Өмнө Говьмгийн Мандалова, за Хаа хонгор зэрэг одоо сумдын одоо тэмээчид сайхан хосууд одоо хүрэлцэн гэрч оролцсоноор тэмцээнийг одоо илүү одоо өргөн дэлгэр илүү одоо сонирхолтой болгосон юм аа. За ингээд одоо тэмээчдийн өмсөн хувцас сэтлэл, за тэмээний идэл хэрэглэл, тэмээчдийн идэл хэрэглэл гээд унсан тэмээний одоо зүс хэв шинжгээд олон зүйлүүдийг харгалзан үздэг. За тэмээтэй сайхан хосын тэмцээний шалгаруулалт амжилттай явагдаж өндөрлөхөд за нэгдүгээрөнд Өмнө Говьмгийн Мандалова сумын Баян Хошуугийн шинэ үеэр ариун төвийн нарын хос нэгдүгээрөнд орлоо. За хоёрдугаарөнд Хамбогд сумын Баян багийн Баяр Цэнгэл инх цэцэг нар, за гуравдугаарөнд Хаа хонгор сумын Өгөөмөр багийн шинэ үеэр Мягмар сүрэн нар хорсон амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд сайхан хосын тэмцээнд амжилттай оролцсон тэмээчдийн одоо хосуудын байшинлыг гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Та хоёртаа баяр хүргэе. За баярлалаа. За тэгээд хэд дэх одоо тэмцээнд оролцож байна? За нодлон өнгөрсөн жил сумынхаа баяр наадамд оролцоод 3-т ороод энэ жил хана найз өрн тэмээний баяр ороод 2-т орсон. Тэгээд дэс төрүүллээ. За баярлалаа. Нутгийн нотлоо. Тэгээ нутгийн хоолнд сайхан наадам болж байна. Тэгээд нутгийн хоолнд баяр наадмын мэдлэл төвшүүлээ да. Баяр хүргэе. За баярлалаа. Танд ч гэсэн баяр хүргэе. За өөрсдөө сайхан танилцуулъя те. Би Өмнө Говьмгийн Хамбогд сумын 4-р өгийн малчин Баяр Цэнгэл гэж юм байна. За өнөөдөр тэмээнийхэн баяр наадмаа сэтгэлээс сонсгоё. Нутгаа мөнгөлсөн тэмээчид 2026 оныхоо тэмээний баярт оролцоод сайхан хосын төрөлд 2-р байранд орсондоо баяртай байна. Шинэ маань Хамбогдод ирж сайхан амжилт үзүүллээ. Сайхан байна. Нутгийн зоолондоо Хамбогдчод болон бүтээн тэмээний баярыг зөвхөн бүтээн баярын мэнд төргийа. За тэгээд энд орсон тэмцээнийхэн талаар өнөөдрийн наадам. Өнөөдрийн баяр наадам сайхан зохион байгуулалттай сайхан болж байна. Анх удаа Хамбогдын наадамд ирлээ тийм. Анх шин тэмээгээр орж иж байна. Баяр цагаан тэмээгээ. Надад одоо зүс үсээр нийс 10 хос тэмээ байна. Өнгөж залуу тэмээнэдэг одоо шинээр оруулж ирж байна. За Өмнө Говьмгийн Хамбогд сумын нутгаа мөнгөлсөн тэмээчид 2026 3 түмэн тэмээний баяр наадмын үеэр зохион байгуулагдсан бас нэгэн одоо сонирхолтой уралдаан тэмцээн бол за багийн одоо буухай тэмцээн байсан юм аа. За ингээд 4 одоо малчин маань нэг баг болж одоо энэхүү тэмцээнд одоо оролцсон. За энэ бол тэмцээн бол тэмээчдийн одоо өв соёл, тэмээний одоо өв соёл, тэмээчдийн одоо хурд авахаж самбаа багийн үйл ажиллагааг одоо харуулсан.
За энд одоо хүрэлцэн ирсэн аялал жуулчлалаар одоо хүрэлцсэн дотоод гадаадын аялал жуулчлалд за наадамчин олны иргэдийн анхаарлыг татсан ийм одоо тэмцээн уралдаан бол яхан аргагүй бөөгөө тэмцээн байсан. За эхний ээлжинд одоо бас багийн гишүүд маань бурамтгай том нь дараа нь одоо бас эмнэг хангалт тэмээгээ босгоод бас тойлуулн зэрэг одоо бас ингээд хөө уралдаан тэмцээн бол нэлээ шалгуур өндөртэй за шатраатаагаар олон одоо тэмээний өв соёлтой холбоотой уралдаан тэмцээнүүдээр бас өрсөлдсөн байгаа. Тэмцээнийг зохион байгуулах хэсгийн зүгээс одоо цаг харна нэгдүгээр, хоёрдугаар шатраатай зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдаанд аны одоо чанарыг харна, гүйцэтгэлийг одоо харж тэмцээний одоо шилдэгүүдийг тодруулсан юм аа. Та баг тамирчид маань ээлж дараалан даалгавруудаа амжилттай гүйцэтгснээр за Өмнө Говьмгийн Хамбог эзэмийн Нутгаа мөнгөсөн тэмээчид 2026 3 дүн тэмээний баяр наадмын бөөгөө тэмцээн маань амжилттай явагдаж өндөрлсөн байгаа. За ингээд бөөгөө тэмцээний дүн гарахад нэгдүгээрээр Жаминдэр жахлагчтай Өмнө Говьмгийн Хамбог эзэмийн Жавхлан тогийн баг тамирчид Орсын амжилтыг үзүүллээ. За хоёрдугаараар Анар ахлагчтай Хамбог эзэмийн Намган багийн баг тамирчид за гуравдугаараар Эрдэнэзээ яхлагчтай Өмнө Говьмгийн Хамбог эзэмийн Баян багийн баг тамирчид шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд багийн одоо бөөгөө тэмцээний амжилтаа оролцож бусдаагаа манлайлж тэмцээний шилдэгүүдээр шагналт байранд одоо шалгарсан баг тамирчид малчтын шагналыг Сумар нутгийн удирдлагууд баяр наадмын зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Хоёрдугаар онд орлоо баяр хүргэе. За баярлалаа. За багаа сайхан танилцуулбаа те. За манай баг намуу багаас орж байгаа. 4 өний бүрэлдэхүүнтэй орсон. Тий. За тэмцээний өрсөлдөөнөр ширүүн байлаа. Бас тэмцээн өрсөлдөөнтэй болоо тэмцээн. Тэмцээн маш олон баг оролцлоо. Их өрсөлдөөнтэй бас. Өрсөлдөөн мөлөө ширүүн өрнөлөө. Тэгээ бөөгөө тэмцээнд бас сумынхан жил болгон болдог уламжлалт бөөгөө тэмцээнд бас жил дараалал орж банк байр эзэлдэг. Энэ удаад 2 дугаар байр эзэлсэндээ бас баяртай байна. 2023 оны Нутгаа мөнгөсөн тэмээчид баяр наадмын хурдан хайлыг одоо гараад байгаа дээрээс эргэж байгаа торгон мөчийг одоо өдөрч таах байна. За өнгөн дээр Өмнө Говьмгийн конституцийн сэрсэлтийн үеч амар төвшингийн цэцэрлэнгийн одоо хурдан хар тайлыг одоо богод асуусан юм харагдаж байна. Хар тайлыг одоо харагдаж байна. Яг ингээд одоо үзүүрийн тайлгнууд одоо өнөөдөр баяр наадмын хурдан тайлгын уралдаан хөтөлсөн. За наадлаар энэ улбар шаргуулстайг дунцсан Өмнө Говьмгийн Баян уулсан аймгийн алдартай Бацгийн сайн баярын одоо хурдан тайлг одоо гарч ирлээ үзэгчтэй. За мөн өнгөн дээр 48 дугаартай энэ Өмнө Говьмгийн Хамбог эзэмгийн үеч Сэргэлэнгийн Баян жаргалын одоо хурдан бор тайлгууд өнгөн дээр биш үзэгчтэй. Өнгөн дээр явж байгаа хар хүрдэгтэй уралдааж унтсан. За 3 дээр одоо амар төвшингийн Сэргэлэнгийн тайлг, 4 дээр буу шар явж байна. За 1081 дугаартай уралдааны зам одоо морцсон хурдан тайлг бол Өмнө Говьмгийн Хамбог эзэмгийн үеч Мядагмаагийн Бацрынгийн одоо хурдан тайлг одоо орж ирсэн. За наадлаар 62 дугаартай уралдааны зам дурсан Өмнө Говьмгийн Хамбог эзэмгийн Авилуудгийн үеч Мөнхтөрийн инх хамрын одоо хурдан тайлг бор тайлг наадлаар нь одоо орж ирсэн бол цаатал дээр нь Өмнө Говьмгийн Цогтоосмын аймгийн алдартай Давадарчин алдар цайхны үеэн дээрээс морцсон. За Өмнө Говьмгийн Булган сумын үе Сайн гүгийн дөм үерийн одоо хурдан бор тайлг бас одоо үзүүрийн тайлгнуудаар одоо орж ирсэн. За ер нь одоо хурдан тайлг бол нэг одоо 100 одоо гүйс задраагүй наадлаар хэдэн 5 дугаартай хар тайлг одоо орж ирсэн. Өмнө Говьмгийн Баян уулсмын тэмээчин сумын алдартай яач мөнх хүчний Насангуайн одоо хурдан улаан тайлг бол одоо оршилж харагдаж байна. 28 дугаартай жижигхэн шар тайлг Өмнө Говьмгийн Цогтоосмын сумын алдартай яач Ууган баярын Пүрэв тоог үйж урлуулж байгаа лавгийн дөмтнөржин одоо хурдан тайлг одоо бас гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд одоо Өмнө Говьмгийн Хамбог эзэм зохион дуулж байгаа 2026 оны за Нутгаа мөнгөсөн одоо тэмээчид энэ сайхан баяр наадмын хурдан тайлгны уралдааны дөнгөний тайлгнууд 10 гаруй тайлг бол бөөндөө одоо оршилж байгаа. За тэр тод улаан номертой уралдаанч удсан Шамбур малгайд тогтсон Өмнө Говьмгийн Цогтоосмын сумын алдар аймгийн алдарт байж Давадарчин алдар цагны үеэн дээрс мордсон. За Өмнө Говьмгийн Булган сумын Сайн гүгийн Төм баярын одоо хурдан бор тайлг. За өнгөн дээр бас энэ 18 дугаартай хурдан шар тайлг гарч ирсэн байна. Өмнө Говьмгийн Баян уулсмын аймгийн алдарт Шаваатрын мөг төвшингийн үйж урдуулж байгаа Цэндавишийн Гонгоржийн одоо хурдан тайлгны өнгөн дээр одоо гарч ирлээ шүү. Хурдан тайлгийг хөдлөөд одоо гарлаа үзэгчтэй. За хурдан тайлгны уралдааныг одоо хөдөлж байгаа харагдаж байна. За цаатал нь Өмнө Говьмгийн Хамбог эзэмийн Авилуудгийн уяач Мөнхтөрийн инх хамрын одоо хурдан тайлг 2 дээр 3 дээр Өмнө Говьмгийн Баян уулсан аймгийн алдарт уяач Бацгийн сайн баярын буушар. За наадлаар 1081 дугаартай уралдааны зомжуулсан Өмнө Говьмгийн Хамбог эзэмгийн уяач Мядагмаагийн Бацрынгийн одоо хурдан тайлг гэсэн. За ингээд одоо энэ тайлгнууд одоо хурдан тайлгны уралдаанд хөдөлсөн. За ер нь бол одоо эхний нэг 10 тайлгын бол 100 одоо гүйц задраагүй бөөндөө одоо сайхан урагшиж байна. За шаага аргашаа суугаад арын
арын тайлбар одоо харуулж байгаа. Тэгээд одоо урагшилнаа. За ард дээр энэ Өмнөг аймгийн Булган сумын уяач Сайнхүүгийн Төмбаярын одоо урдан тайлаг одоо орж ирсэн байна. Түүний ард дээр Өмнөг аймгийн Хамбог эзэм аймаг одоо Цэцэгдрэн Баярбаатарын одоо урдан тайлаг хамт одоо оршуулж байна. За араас цагаан тайлаг. За энэ арын тайлгад харуулж урагшиж манайж. Цагаан тайлаг Өмнөг аймгийн Баян улсын аймаг алдартай Гандүмрийн бүрэлдэхүүн үеч хурлуулж байгаа. Өмнөг аймгийн Баян улсын аймаг алдартай Бацгийн сайн баярын одоо урдан цагаан тайлаг одоо орж ирж байна гэж байна. За энэ цагаан тайлгад одоо Баян аймгийн Шинжис сууч мөнгө гэрдний ботгон тийм ээ. Өнгөрсөн жил Баян аймгийн Өмнөг аймгийн Баян цогтоос өмнөх хүмүүс аймгийн зүүн бүс төрүүлсэн одоо тайлаг одоо орж ирж байна. 3 дугаартай мөн одоо энэ лавгийн төвдөн дэржийн одоо урдан тайлаг одоо орж ирсэн. 16 дугаартай дээр 90 голцтой өгд унтсан тайлаг бол Өмнөг аймгийн Сэврээсмийн сумын алдартай байж Ардын гам ястан бүрэн бүгчүүд одоо урдан тайлаг орж ирж байгаа харагдаж байна. За мөн одоо энэ арын тайлагнууд дээр хамгийн ард дээр 68 дугаартай урдан тайлаг нэлээд ширүүг үйлдэл одоо оршиж байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За ингээд одоо 68 дугаар тайлаг бол одоо Өмнөг аймгийн Манлай сумын уяач Бямбажмын сумын алдартай Бямбажмын алтан ундгаа одоо урдан тайлаг байна. За жоох ойртоод тэгээд энэ тайлгуудаас жоох урагшлаад ингээд явчихъя. За ингээд энэ тайлгуудаа харуулнаа. За ингээд одоо 20-ын бөөр дээр 17-8-ын бөөр дээр явж байгаа. За энэ 68 дугаартай. За энэ 28 дугаартай тайлг бол одоо энэ Өмнөг аймгийн Цогтбоо сумын найз үгийн уяач Эрдэнэ зөвхөн Баян мөнхийн одоо урдан тайлаг. За энэ сумын алдартай уяач энэ Сүхбаатар одоо унтсан байгаа харагдаж байна. За энэ наалтанд одоо Цэнгэр говьд малгайтай өгсөн 23 дугаартай урдан тайлаг бол одоо нэлээд ширүүг үйлдэл араас зүтгээтэй уршиж шүү үзэгчтэй. За ингээд одоо энэ тайлгнууд бол дөнгөний тайлгуудын ардаар явж байгаа. За манайч одоо жоохон урагшлаа тэгээд одоо сүлжээний тайлгуудаа бүгдээр харуулнаа. За газар сүлжээрээс 20 тайлг урж байна. Бацгийн сайн баярын цагаан тайлгуудаа уршиж байна. Төмбаярын Сайнхүүгийн Төмбаярын тайлгуудаа энд одоо уршиж байна. За энэ хийн дээр Өмнөг аймгийн Хамбог эзэм аймгийн алдартай Цэцэгдрэн Баярбаатарын одоо урдан тайлг. За Цэцэгдрэн Баярбаатарын тайлг баха Ганжгүүрийн тайлг. За энэ за ингээд Цэцэсмийн уяач Эхмийн Ганжгүүрийн урдан тайлг байна тийм ээ. За Эхмийн Ганжгүүрийн тайлг. За Насангуй тайлг Мөнхчрийн Насангуй ордоо урдан тайлг. Насаараа тэмээ унж хурдлууж ирсэн одоо Ахмад Настан буурал Насангуй тайлг одоо энд одоо хийн дээр одоо уршиж харагдаж байна. За ингээд өнөөдрийн Баян наадмын хурдан тайлагны уралдааны өнгөний тайлагнууд одоо бас хурдан тайлагны уралдааны хөтөлбөр зурагшилж байгаа. За ингээд өнгөн дээр нь бол хэний тайлаг гараад ирсэн байгаа. Өмнөг аймгийн Баян улсын аймаг алдартай Шаваатрын Мөнх төвшингийн уяж хурлуулж байгаа. За Өмнөг аймгийн Хамбог эзэм Гонгоржийн одоо Цэндвшин Гонгоржийн одоо урдан тайлаг гараад ирсэн одоо оршуулж байгаа. За ингээд одоо амар төвшингийн Буйны мөнхийн одоо хурдан тайлаг 6 дээр хэвээрээ 3 дээр хэвээрээ. За эхний 6 тайлаг бол үндсэндээ бол тасарсан яваад байгаа шүү дээ. За 2 дээр бол Өмнөг аймгийн Цогтбоо сумын аймгийн алдартай яаж Төвдөн дэржийн Ууган баярын хөө Пүрвдөг үеж хурлуулж байгаа лавгийн Төвдөн дэржийн одоо хурдан шар тайлаг одоо гараад ирсэн. Тормон цогоос тодорч олон наадмууд ус хайранд дөрүүлсэн. За өмнө дунд аймгийн Дэлгэр хангасмын Ямын отхон дэлгэрийн одоо ботхон тэмээ үзэгчтэй. Өнгөрсөн жил одоо Дорногов аймгийн Дундгой аймгийн Дэлгэр хангаад одоо очиж бас хайрагдж ил байсан. За ер нь дурлсан болгонд бас олон хайрагд руу хөртөж байгаа ийм одоо хурдан тайлаг бол одоо өнөөдрийн Баян наадмын хурдан тайлагны уралдаанд бас гараад ирсэн. За өнөөдөр тэгээд өвөө аавынхаа нэр дээр одоо хурдан тайлагаа оролдуулад сумын алдарт уяач юм болцол одоо сумын алдарт уяач гэмээр хэрхэн одоо цолтой Ууган баярын Пүрвдөг гэдэг залуу бол одоо ингээд хэрхэн уяач болж өвгдээцийнхаа одоо энэ сайхан тэмээчин тэмээ уяах одоо эрднийг хэрхэн өвлж байгаа одоо өвөөдөө тайлагнсан ийм сайхан уралдааныг үзүүлж байна да. Өвгийнхаа нэр дээр тайлгаа мордуулсан лавгийн Төвдөн дэрж гэж одоо ийм сайхан мундаг өвөө байгаа. За ингээд хурдан тайлагны уралдааныг Шаваатрын Мөнх төвшингийн үеж хурлуулж байгаа. За Өмнөг аймгийн Цогт Хамбог эзэм уяач Цэндвшин Гонгоржийн одоо хурдан шар тайлаг хөтөлцөн хэвээрээ. Энэ намар өвлийн уралдаануудад хэд удаа хайрагдсан да энэ шар тайлаг. За ингээд Баян аймгийн Шинжис тогшилтай ийм одоо хурдан тайлаг. За ингээд өнгөний 3 тайлаг бол ингээд өнөөдрийн Баян наадмын хурдан тайлагны уралдааны хөтлөөд арын тайлагнуудаас холдсон байгаа. За энэ 3 тайлагны хооронд бол одоо үзүүрийн уралдаан бол одоо гарахыг баях гэж зүрх юм. За эндээс одоо хэд явах вэ? Арай болоог бол арын 3-ыг харах боломж байна уу байхгүй нэ. За Шаваатрын Мөнх төвшингийн үеж хурлуулж байгаа Цэндвшин Гонгоржийн одоо хурдан шар тайлаг. За Өмнөг аймгийн Цогтбоо сумын сумын алдарт байж Ууган баярын Пүрвдөг үеж хурлуулж байгаа лавгийн Төвдөн дэржийн одоо хурдан шаарлал 2 дээр 3 дээр Өмнөг аймгийн Цогццын сумын Сэрсдогийн уяач Амар төвшингийн Буйны мөнхийн одоо хурдан хөрөн тайлаг гэсэн улаан тайлаг гэсэн. За энэ 3 тайлаг 4 дээр Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдарт байж Гандүрийн бүрэлдэрч одоо хурдан цагаан тайлаг одоо орж иж байна. За арын тайлагнууд за буушаар одоо 4-лөө ороод ирсэн биш үү? Буушаар 4-лөө ороод ирсэн байна. 5 руу ороод ирсэн байна. За 6 дээр энэ Төвдөн дэржийн лавгийн Төвдөн дэржийн одоо хурдан улаан тайлаг одоо орж ирсэн байгаа харагдаж байна. За цаатал дээр нь одоо Цэцэгдрийн Баярбаатарын одоо хурдан тайлаг
За энэ камерын одоо хурдан бор тайлаг гэсэн одоо ингээд хоёр тайлаг одоо ингээд уршилж байна. За эхний ингээд за нэг тайлаг тийш хадуурал явчих шиг болох юм да. Өнгөний 3 тайлаг явж байгаа. Нэг нь одоо тийш хадуурч явсан, хоёр ч явсан тайлаг. Миний тайлаг одоо зогтоогийн төврөвдөөгийн уяж хурдлуулж байгаа. Тавгийн төвдөн дөржийн одоо хурдан шар тайлаг хадуурчих шиг харагдах юм да. Нилээ ихцээрэл одоо гараа авчлаа да. За буушаар бол одоо дөрөвдөр гэсэн болоо дөрөвдөр. За араас нь бол одоо энэ 3 дугаартай уралдааны ломд одоо мордсон. За мөн одоо энэ тавгийн төвдөн дөрж байгаа одоо хурдан улаан тайлаг бол 5 руу одоо ороод ирж байна. За одоо урагшилъя. Одоо урагшилъя. За энэ тайлагд бол араас нь ингээд зүтгээд одоо ороод ирэх баха. За 3 дээр бол цагаан тайлаг одоо урагшилж байгаа. Ер нь одоо яг энэ салхи үл айгүй хүчтэй. Яг одоо тэмээ оруулж байгаа. Яг одоо өмнөөс салхитай учраас бол тэмээний болон тэмээчд болон одоо уралдаанчид болон тэмээний одоо энэ хүчийг бол нэлээд шавхсан ийм одоо уралдаан болж байна. Оюун нэмхийн одоо хурдан тайлаг 2 дээр, улаан тайлаг 2 дээр. За хурдан тайлагны уралдааныг Өмнөг аймгийн Баян Уусан аймаг алд одоо Шаваатрын мөнгө төвшингийн үеж уралдуулж байгаа. Өмнөг аймгийн Хамбог эзэм үе Синдэвишин онгорж одоо хурдан бор тайлгаа. За ингээд хурдан тайлагны уралдааныг Өмнөг аймгийн Баян Уусан аймгийн алдарт буяа Шаваатрын мөнгө төвшиг буюу мөнгө төвшин буюу төшиг нэрээрээ төмөн олондоо бас алдартай. За аймгийн алдарт буяа Шаваатрын мөнгө төвшингийн үеж уралдуулж байгаа. Өмнөг аймгийн Хамбог эзэм үе Синдэвишин онгорж одоо хурдан шар тайлагын хурдан тайлагны уралдааныг хөтлөөд одоо орж ирж байна үзэгчтэй. За өнөө жил одоо Сум аймгийн чанартай олон наадамд одоо төрүүлж байсан. За ингээд Баян хонгор аймгийн шинжис одоо өгшөлтэй Баян хонгор аймгийн Баян өндөрсмийн одоо өгшөлтэй Батбазрын одоо ботхон тэмээ шүдэ үзэгчтэй. Батбазрын ботхон тэмээ шар тайлаг одоо төрүүлж байна. За ингээд Өмнөг аймгийн Хамбог эзэмийн нутгаа мөнгөсөн тэмээчд 2026 оны Тэмээний баяр наадамд Шаваатрын мөнгө төвшингийн үеж уралдуулсан гонгоржийн одоо хурдан тэмээ төрүүлээ. За хамаа үзүүд Өмнөг аймгийн Баян Уусан аймаг алдарт ганц төмрийн бүр өдөржин цагаан тайлаг одоо орлоо. Өмнөг аймгийн зогцсмын Сэрстогийн амар төвшингийн буян нэмхийн улаан тайлаг айргийн 3 дээр 4 дээр Өмнөг аймгийн Зогтоосмын уяач тавгийн төвдөн дөржин тайлаг 5 дээр за буушаар 6 дээр 7 дээр тавгийн төвдөн дөржин одоо хурдан улаан тайлаг 7 дээр одоо хурдалж байна. За эхний 7 тайлаг ус үзүүр дээр бас төрөө харгаа шийдсэн төмөн олныг сэнгүүлсэн үнэхээр гайхалтай уралдааныг бол гаргалаа үзэгчтэй. За ингээд одоо аргагүй улс дэлхийдээ одоо улаан галбын говийн улаан тэмээгээр алдартай Өмнөг аймгийн Хамбог эзэмийн 2026 оны нутгаа мөнгөсөн тэмээчд баяр наадмын тайлагны уралдаан бол үзүүштэй үзүүр дээрээ төрөөгээ шийдсэн анган сайхан одоо уралдаанаар бас дөрвөн болж одоо боллоо. За ингээд 8 7 дээр Өмнөг аймгийн Хамбог эзэмийн аймгийн алдарт уяаш Цэцэгдрэн Баярбаатрын одоо хурдан бор тайлаг одоо орж ирж байна. Хамбог эзэмийн аргагүй одоо даалуу яаж та. За Цэцэгдрэн Баярбаатрын одоо хурдан бор тайлаг одоо орж ирж байгаа харагдаж байна. За ингээд одоо арын тайлагнуудыг бүгд одоо хамтдаа харнаа. Өнөөдрийн баяр наадам хурдан тайлагны уралдаан нийтдээ 21 тайлаг бүртгэгдэж одоо бас уралдааны замд гарсан. За ингээд одоо хурдан тайлагны уралдааны дараа албан ёсны баяр наадмын нээлттэй арга хэмжээ болно. За нээлттэй арга хэмжээний дараа торгоны уралдаан бас явагдах юм аа. Энэ Өмнөг аймгийн Сэврээсмийн Ардын гамьястан сумын алдарт бааш бүрийн бөхчөлөөний хурдан хар тайлаг одоо орж ирж байна. За ингээд үзэгч та бүхэнд бид Өмнөг аймгийн Хамбог эзэмийн нутгаа мөнгөсөн тэмээчд 2026 баяр наадмын хурдан тайлагны уралдааныг хүргэлээ. Цагаан тайлаг өнөөдөр Хамбогдын наадам сайхан хариглаа баяр хүргэе. За тэглээ баяртай байна. Сайхан өнгөрсөн жилээр 4-т орлсон бас энэ жил бас энэ сайхан наадам дээрээ ам үзэнд орлоо. Сэтгэл өндөр байна. Буушаар өнөөдөр тавлаа баяр хүргэе. За баярлалаа. Сайхан байна. Өнөөдөр 2 тайлаг минь хоёулаа ам үзэд хавар орлоо. Энэ буушаар минь бацхан сайн баярах юм байна. Тийм ээ. Тэгээ энэ жил хүүж ахтайгаа нийлээд хөөж хурдлуулаад сайхан харигдууллаа. Баяртай. За энэхүү Өмнөг аймгийн Хамбог эзэмийн 3 төмөн тэмээний баяр наадам болоод за нутгаа мөнгөсөн тэмээчд 2026 баяр наадмын хурдан тайлагны уралдаан төрүүлж яригдсан тайлагнуудын бай шагналыг гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За өнөөдрийн одоо хурдан тайлагны уралдаан бол үзүүр дээрээ төрүүлж шийдсэн үнэхээр сонирхолтой уралдаан боллоо. За ингээд төрүүлж яригдсан атнуудын бай шагналыг Сумор нутгийн удирдлагууд баяр наадмын зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч хөрөмжил медаль мөнгөн шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн юм аа.
За Өмнөг аймгийн хан богдсмын нутгаа мөнгөсөн тэмээчид 2026 баяр наадмын үеэр за шилмэл одоо тэмээнүүдийг тодруулах үйл ажиллагаа зохион байгуулагдсан байгаа. За Монголын одоо хамгийн сор болсон үйлдвэр угсаа бол яахын аргагүй Галбын говийн ганган улаан тэмээ үлээ. За энэ нутгийнхаа одоо үйлдвэр сэлэгц шилмэл тэмээнүүдийг жил болгоныхоо одоо наадмаар зохион байгуул шалгаруулдаг боломжтой. За тухайлбал одоо сайхан буур, сайхан бууран тайлаг, сайхан инг, за сайхан ат, за сайхан сүйтэй гэсэн одоо бас номинацуудаар шилмлийн шилмэл одоо тэмээнүүдэд тодруулдаг. За энэ удаагийн баяр наадам бол малчин ард түмэн бол үнэхэрийн өргөн дэлгэр өөрсдийнхөө тэмээн сүргийн сор усан тэмээнүүдийг бас авчирж ирж оролцож наадмаа одоо бас улам чанаржуулж одоо чимж оролцсон байгаа. За ингээд эхний ээлжинд одоо бас нутгаа мөнгөсөн тэмээчид 2026 баяр наадмын сайхан буурны одоо шалгаруулалт явагдсан. За ингээд тусгайлан гарсан шүүгчнэр одоо шүүж, за буурнуудыг шинжиж, за тэгээд буурн тэмээнд одоо байх бүхэл одоо хэлбэр шинж, хийц, за үүс ноос, хөлний одоо ташаа, гоё гэдэг одоо бүхэл зүйлүүдийг одоо шинжиж шилмэл сайхан буурыг одоо тодруулсан юм аа. За ингээд шилмэл сайхан буурын дүн гарахад 1-р байранд хан богдсмын 4-р малчин Батүлгийн сайхан буур тодорлоо. 2-р байранд 1-р малчин Боён дэлгэрийн сайхан буур. За 3-р байранд 1-р малчин Улан баярын сайхан буурсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд одоо шагналыг зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч баяр хүргэж байна. За баяр наадмын үеэр нутгийн одоо олон малчид маань бас одоо ивент итгэж оролцсон гэдгийг та бүхэндээ дуулахад таатай байна. Өрөмшил медаль, мөнгөн шагнал шагнаж урамшуулсан юм аа. Буур 2-р байранд орлоо. Баяр хүргэе. За баярлалаа. За буурныхын тухай ярихгүй да. Миний буур Галбын говийн улаан тэмээний үйлдвэрийн буургаамаа. За энэ одоо олон медальтай байна. Өмнө ямар тэмцээн орсон бэ? Энэ сумын тэмээний баярт 2 дөрүүлж. Багийн 1000 батны зэнэг 2-аар орсон. Тэгээ сая 2-аар орлоо. Өмнөг аймгийн хан богдсмын нутгаа мөнгөсөн тэмээчид 2026 баяр наадмын шилмэл буурыг одоо тодруулсны дараагаар за сайхан бууран тайлагнуудыг бас тодруулсан байгаа. За өсөж яваа Галбын говийн ганган улаан тэмээний үйлдвэр усаа одоо залгамжилж яваа шилмлийн шилмэл одоо бас бууран тайлагнууд өнөөдрийн одоо шалгаруулалтанд хүрэлцэн ирсэн байлаа. За нэлээ олон одоо бас бууран тайлагнууд байсан. За ингээд шүүгчдийн зүгээс бас бууран тайлагны одоо хэв шимж хэлбэр, за ноос, за тэгээд бүхэл зүйлүүдийг харж одоо бууран тайлагнуудыг бас тодруулсан байгаа. За ингээд одоо сайхан бууран тайлагны төрөлд 1-р байранд хан богдсмын 4-р малчин Батүлгийн улаан буур, за 2-р байранд хан богдсмын 4-р малчин Буян үлзээгийн бууран тайлаг, за 3-р байранд хан богдсмын 4-р малчин Бадам гарвын улаан одоо бууран тайлаг шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд одоо шагналыг баяр наадмын зохион байгуулагчид болон за нутгийнхаа тэмээний баяр наадмыг ивент итгэгчид, за сум орны өтөрдлгүүд, сумын одоо хурлын төлөөлөгч нар баяр наадмыг зохион байгуулагчдын төлөөллүүд гардуулан өгч баяр хүргэлээ. За Өмнөг аймгийн хан богдсмын нутгаа мөнгөсөн тэмээчид 2026 баяр наадам өргөн дэлгэр одоо сайхан үргэлжилж, за баяр наадмын хүрээнд зохион байгуулагдж байгаа уралдаан тэмцээнүүд бас шатраатаагаар амжилттай зохион байгуулагдаж байлаа. За ингээд дараагийн одоо шалгаруулалт бол сайхан ингний шалгаруулалт байсан юм аа. За сайхан ингний төрөлд бас оролцохоор Өмнөг аймгийн хан богдсмын олон малчдын сайхан ингнүүд бас өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн байлаа. Тусгайлан гарсан одоо шүүгчнэр шүүж, за ингин тэмээний хэв шимж, за одоо тэр хүндэр нам, за хэлбэр хийц, ноос, ингин тэмээнд байх одоо тийг бүхэл зүйлүүдийг харж дүгнэж одоо шилмэл сайхан ингийг тодруулсан юм аа. За ингээд шилмэл ингийг одоо тодруулахад 1-р байранд хан богдсмын 1-р малчин Хөлзимогийн улаан инг орсон бол 2-р байранд 4-р малчин Буян үлзээгийн улаан инг, 3-р байранд Монгол улсын аварга малчин Отгон дүүгийн улаан инг шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд баяр наадмыг одоо зохион байгуулагчид, ивент итгэгчид, сум орон нутгийн удирдлагууд, сумын иргэдийн төлөөлөгч, дурлалын төлөөлөгч нарын одоо төлөөллүүд сайхан ингний төрөлд амжилтаа оролцож 1 2 3 4 шагналт байранд одоо шалгарсан ингнүүдийн эзэн хүмүүст нь өрөмшөл медаль, мөнгөн шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. За нутгаа мөнгөсөн тэмээчид 2026 баяр наадам буюу Өмнөг аймгийн хан богдсон 3 тэмээний баяр наадмын
бас нэгэн одоо шалгуур өндөртэй уралдаан тэмцээн бол сайхан атны шалгууруулалт байлаа. За тэгэд надаар хэлүүлдэхүү Монголын хамгийн сайхан атан тэмээнүүд Өмнөг аймгийн хам богд цомд байдаг гэдгийг бол та бүхэн бол одоо сайн мэдж байгаа бах. Шинэ цаг үед одоо гарч ирсэн шилмлийн шилмэл одоо сайхан энэ тэмцээн уралдаанд бас төрөлсөлдсөн байгаа. Атны шалгууруулалт үзүүлэлтийг бас хангасан тайхны сайхан байж чадах бүхэл зүйлийг одоо харж шинжиж одоо шүүгчнэр бол шилдэг сайхан атыг шалгаруулсан байгаа. За ингээд Өмнөг аймгийн хам богд цомын нутгаа мөнгөсөн тэмээчид 2026 Баяр наадмын сайхан атны төрлийн 1-р байранд хам богд цомын 1-р малчин Батхуйгийн улаан ат 1-р байранд орсон бичлэг үзүүллээ. За 2-р байранд Өмнөг аймгийн хам богд цомын 4-р малчин сайхан ат 2-р байранд орлоо. За 3-р байранд Өмнөг аймгийн хам богд цомын Эрдэнэлгийн улаан ат 3-р байранд орсон амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд сайхан атны шалгаруулалтанд амжилтаа оролцож шагналт байранд орсон атнуудын за эзэн хүмүүст нь өргөмжлөл медаль мөнгөн шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За Өмнөг аймгийн хам богд цомын нутгаа мөнхөсөн тэмээчид 2026 Баяр наадмын за сүйтэй ангины шалгаруулалт бас өргөндөлөөр зохион байгуулагдсан. Өмнөг аймгийн хам богд цомын Галбын говийн ганган улаан тэмээний энгинүүд бол одоо сүү сайтай, сүү сайныхаа ашиг шимээр бас улсдаан тэргүүлдэг ийм одоо бас үйлдвэрийн энгинүүд байдаг. За энэ жутгаараа одоо тэмээнийхээ баяр наадамд олон малчид, хөдөлмөрчид, тэмээчин бүсгүйчүүд, сайлчид маань бас хамгийн одоо сүү сайтай энгинүүд авчирж ирж өөрсөлдсөн юм аа. Хамгийн их одоо литр сүү сааснаар нь одоо сүүтэй энгийг шалгаруулалтыг хийж шүүгчнэр дүгнэж одоо шилдэгүүдийг шалгаруулсан. За ингээд сүүтэй энгний шалгаруулалт амжилттай явагдаж өндөрлөгөд за Өмнөг аймгийн хам богд цомын Номгон багийн Зандан хүүгийн инг 2 литр 215 литр саасан амжилтаар 1-р байранд орлоо. 2-р байранд Баян багийн инг Бутын инг 2 литр 195 г саасан амжилтаар за 3-р байранд Номгон багийн Буян дэлгэрийн инг 2 литр 130 г саасан амжилтаар 3-р байранд шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд сүйтэй энгний шалгаруулалтанд амжилтаа оролцож шагналт байранд одоо шалгарсан энгинүүдийн эзэн хүмүүс, сайлчин бүсгүйчүүд шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ. За баяр хүргэе. Баярлаа. За өнөөдөр сүйтэй ингээд тодорсон байна. Энгийнхэн тухай ярих вэ? За манай шарын анх удаагаар ирж байгаа да. За өнөөдөр сүүн юу нэр гарч яг хүнсэн хэмжээнд гарав уу? Арай юу багсаасан. Гэтэ нэгдгээр харин давсан. За инг сүйтэй ингээд тодорлоо баяр. За баярлалаа. Өмнө одоо энэ тэмцээнд орж ирсэн үү? Энэ тэмцээнд би 2009 оноос хойш ер нь бараг 1-2 жил тасарсан баг. Тэгэл жил болгонд оролцоод явдаг. Багийнхаа тэмцээнд, сумынхаа тэмцээнд бүгдэнд нь л оролцоо явдаг. Сайн байна уу? Сайхан үлжиж гэнэ үү? Сайн байна уу? Сайхан үлжээ гэнэ үү? Энгийнхэн тухай ярих уу да? За энэ манай инг Батхан дэмээ байгаа. Манай. Өмнө одоо энэ төрлийн тэмцээнд орж ирсэн. Энэ тэмцээнд орж байгаагүй би энэ сумандаа бол ер нь анх удаага орж байна. Нэгэн дор модоос өнөөдрийн баяр наадмын Хурдан дормны уралдаанд өртөгдсөн Өмнөг аймгийн хам богд цомын Баян багийн Наранбаатарын Тэмүүжингийн дормо Хурдан дормны уралдааны хөтлөөд одоо гарсан болвол за Өмнөг аймгийн Цогтоос сумын аймгийн алдартай Тавдаржин алдар сахны үе шүрлүүлж байгаа. За Өмнөг аймгийн Булган сумын Сайн хүүгийн Түн баярын одоо уралдаан дормо 2-3 бөөрөн дээр одоо гарч байгаа харагдаж байна. За цаатлаар одоо Өмнөг аймгийн Цогтоос сумын их говийн урдгаалын уяан дээрээс одоо мордсон. За Тавгийн Төвдөндржин одоо уралдаан дормо одоо хамгийн цаатлаар одоо өнгөлөөд одоо гарч байна. За өнгөний нэг 4 дормо өнөөдрийн баяр наадмын Хурдан дормны уралдаанд өртөгдсөн. За мөн одоо Дүгрийн Сүхбаатарын одоо уралдаан дормо 43 дугаартай уралдааны зурмд орсон. Өмнөг аймгийн Цогтоос сумын их говийн урдгаалын уяаж Дүгрийн Сүхбаатарын дормо одоо гарч ирсэн. За 3 дугаартай уралдааны зурмд орсон дормо одоос мөн одоо өнөөдрийн баяр наадмын Хурдан дормны уралдааны үзүүрийн дормуудаар ирж нийлж байгаа харагдаж байна шүү. За энэ дөрөв одоо Өмнөг аймгийн Цогтоос сумын уяажтын гал дээрээс одоо мордож байсан. За Тавгийн Төвдөндржин одоо хурдан торон баха. За ингээд эхний 5 торон бол одоо Өмнөг аймгийн хам богд цомын нутгаа мөнхөсөн тэмээчид 2026 баяр наадмын Хурдан торомны уралдааныг одоо хөтөлсөн. За энэ шар хувцастай уралдааны замд доморцсон дорм бол Өмнөг аймгийн хам богд цомын уяаж Наранбаатарын Тэмүүжингийн одоо хурдан дорм шүү. Халх хоёрын одоо хурдан дорм сумын алдарт байж халх хоёрын дорм одоо усынд уршиж байгаа харагдаж байна. За ингээд одоо зөвлөн одоо урагшлаад байгаараа Өмнөг аймгийн Баян сумын аймгийн алдарт байж Батрын догоогийн одоо хурдан дорм Батгуу тогоо Батрын догоог өөр гонцын дунд одоо урагшлах нэ. За уралд дээр нүүн Өмнөг аймгийн Баян сумын аймгийн алдарт байж Дулуумсангийн хөө за өсгөрийн дорм одоо энэ одоо цогоод байгаа дорм. За 73 дугаартай Өмнөг аймгийн Баян сумын Монгол улсын алдарт яаж Цэндэмагийн Бям дутхын дорм одоо араас очоод бөөн дормнуудыг нийлээ цаатлаар нээвт одоо туулж байгаа харагдаж байна.
За ингээд Хурдан дормны улдааны өнгөний дормнуудыг харуулхад Өмнөг аймгийн Баян Овоо сумын Болгон сумын уяач сайн хүүгийн Түнбэрийн одоо Хурдан дормны улдааны хөдөлсөн 29 дугаартаа уралдааны замдурд морцсон. Даваадэрч Алдар сайхны үеэндээс морцсон. За 25 дугаартаа уралдааны замдурдсан Өмнөг аймгийн Цогтвоо сумын үеэр хавгийн дөвдөн дэрчин одоо Хурдан дорм мөн одоо өнгөн дээр одоо гараад ирсэн. За араас өсгөрийн одоо Хурдан дорм одоо нийлж гараад иж шүү. За ер нь тормны бол цул одоо гүйц задраагүй бөөнд бол одоо өршөж байна да. Нэг 10 13 тором бол одоо яг бөөндөө одоо өршөж байна. За наадлаар одоо төвдөн Өмнөг аймгийн Цогтвоо сумын аймгийн алдарт байж Даваадэржин Алдар сайхны үеж дурж Өмнөг аймгийн Болгон сумын уяач сайн хүүгийн Түнбэрийн одоо Хурдан дорм уршиж байгаа. За энэ дормуудаа аймаг сумор нутгийн чанартай наадмууд бас хэдүүдээ энэ өвөл намрын уралдаанд бас айрагдж байсан дорм бас өнгөний дормуудаар гараад Хурдан дормны уралдааныг ер нь хөдлөөтөө одоо уршиж харагдаж байна. За ингээд эхний нэг дормнууд бол одоо нэг өгөж авахгүй одоо нэлээд ширгүүлж байна. Хамгийн цаадлаар Монгол Улсын алдартай Цэндэмагийн Бямтгтын одоо Хурдан дормод уршиж байгаа. 90 дугаартаа уралдааны зам дурдсан. За Өмнөг аймгийн хам богдсмын Жахлантогийн уяач Төмөр тогоогийн Баатрийн дорм одоо 90 дугаартаа уралдааны зурсан 6-7-гийн бүрэн дээр одоо гарч ирсэн. 6-7-гийн бүрэн дээр гарч ирсэн. За мөн одоо энэ Дөгрийн Сүхбаатарын дорм одоо энэ жижигхэн зэгэр хувцастай уралдаанч утсан Дөгрийн Сүхбаатарын дорм одоо өршөж байгаа. За 103 дугаартаа уралдааны зурсан Өмнөг аймгийн Цогцтой сумын Сирлстүүгийн сумын алдарт байж Манягийн Амар Төвшингийн одоо Хурдан дорм одоо энэ 103 дугаартаа улаан одоо хөрөнгө хувцастай өгдөнц энэ одоо уралдааны дунд одоо явж байгаа дорм одоо ингээд манай зурлаачийн дормуудаа харагдаж байна. За ер нь бол тормны уралдаан бол бөөндөө бол их л одоо бөө яваад байна да. Бөөндөө одоо оршиг байх газаргүй. За энэ араас энэ улбар шар хөрөмтөө уралдаанч одоо унтсан. За Өмнөг аймгийн Сэврээ сумын байж Бушхүүгийн одоо Хурдан дорм байна. За 26 дугаартаа уралдааны зам дурдсан Хурдан дорм одоо нэлээд ширэг хөлдөө орж ирсэн. За энэ одоо Өмнөг аймгийн хам богдсон уяач лавгийн нэр зүйлийн одоо Хурдан дорм байх хэвээр. За 1135 дугаартаа уралдааны зам дурдсан Өмнөг аймгийн хам богдсмын Номгонбогийн сумын алдарт байж Намсрын хал хоёрын одоо Хурдан дорм энэ хамгийн аргалт нэрийн хувцастай өгдөнцөн дорм одоо уршиж байгаа. За ер нь одоо нэг 20 торм бол ер нь хамтдаа л урагшлаад байна да. Зул одоо гүйцэд задарсан бол доогондоо бол харагдахгүй бол байна да. За их л бөөндөө л одоо урагшилсан ийм одоо уралдаан болж байна. Бидгүн тав хүндээ Өмнөг аймгийн хам богдсом Монгол улсад одоо хоёр бүх тэмээгээрээ тоо толгоогоор хоёр бүх тэмээ нэгэн өгөлдөр угсаа. За тэгээд одоо бас тэмээчин алтнаг одоо малчтайхаа алдар гавьяагаар бол одоо улсалдаа тэргүүлдэг хам богдсомынхаа Өмнөг аймгийн Нутгаа мөнгөсөн тэмээч тэгээ 2026 2 наадмыг одоо үзэгч таа хүндээ хүргэж байгаа. Батрын догоогийн шар дор нэг урагшлаад нэг хойштол. За мөн одоо энэ 50 дугаартаа уралдааны зам дурдсан өнрийн бушхүүгийн дорм гэж Өмнөг аймгийн Сэврээ сумын сумын алдарт байж өнрөөгийн бушхүүгийн одоо өнрийн бушхүүгийн дорм одоо хоёр одоо хамтаа урагшаад байна. За энэ дормнууд одоо урагшиж байгаа шүү. Тэр цаатал нь энэ дунд цэнгэр компенсатаа өгдөнцөн Өмнөг аймгийн хам богдсмын Гавлуудгийн уяач цэцгээгийн бод төмрийн одоо Хурдан дорм яг энэ хийн дээр одоо цэнгэр компенсатаа өгдөнцөн. За энэ бөөн төрнүүдийн ар дээр Өмнөг аймгийн Баян Овоо сумын сумын алдарт байж Дуламсрангийн хүү сумын аймгийн алдарт байж Дуламсрангийн хүү сумын алдарт байж өсгөрийн дорм одоо уршиж байгаа. За Баян сайхны оюун болтын дорм одоо энэ бөөн төрнүүдээр заадлаар урдж байна. Аймгийн алдарт байж Ган төвний мөрөвдөржийн хүү бүрэн төгс унтсан байгаа харагдаж байна. За одоо ингээд Говийн Ботг галаас одоо мордсон хэд хэдэн дорм одоо өнөөдрийн баян наадам Хурдан дормны уралдааны үзүүр дээр одоо гараад ирсэн одоо уршиж байгаа. За одоо 62 дугаартаа уралдааны Өмнөг аймгийн хам богдсмын сумын алдарт байж Мөнхтөрийн ам хоёрын одоо Хурдан шар торм өнөөдрийн баян наадам Хурдан дормны уралдааны хөдөлсөн байгаа харагдаж байна шүү. За ер нь жигдгэн байна да, ойрхон байна да. Барай онд л одоо хэрний одоо хаанхын уяачийн од нь одоо наадмын од нь гэж төрөө хайрыг хүртийг одоо тун удахгүй харна. Ер нь бол одоо үзүүрийн дормууд одоо орж байна. Дөгрийн Сүхбаатарын одоо урд дорм энэ дормуудын ард дээр яг ард дээр нь өөрөө онцсон урагшиж байгаа харагдаж байна. За 20 дорм бол одоо нэг 15 6 дорм боллоо. 4 5 дорм бол одоо суугаад үлдсэн байгаа. За өнгөн дээр Өмнөг аймгийн Болгон сумын уяач сайн гүүгийн Түнбэрийн одоо Хурдан дорм сайн гүүгийн Түнбэрийн дорм урагшиж байгаа. Монгол улс аймгийн алдарт байж Даваадэржин Алдар сайхны уяанаас томорсон. За аймгийн алдарт байж Дуламсрангийн өсгөрийн одоо Хурдан дорм хоёрлоо одоо шургасан байгаа харагдаж байна. 90 дугаартаа уралдааны зам дурдсан Төмөр тогоогийн Баатрийн дорм хам богдсмын Жахлантогийн уяач Төмөр Баатрийн Баатрийн дорм 3 4 лөө одоо орсон байгаа харагдаж байна. За ээлжид хөтлөөтөө ээлжиж одоо хойшоо урагшаа гарсан ийм л одоо уралдаан одоо болж байна да. Тормны уралдаанч нэг үзүүштэйх өнгөтэйхэн болж байна шүү дээ. 31 торм өнөөдрийн баян наадам Хурдан дормны уралдаанд бас бүртгэгдсэн байгаа. Аймгийн алдарт байж Батрын догоогийн дорм, аймгийн алдарт байж Ган төвний мөрөвдөрж хойж хурдлуулсан Баяр сайхны оюун болтын дорм одоо за Өмнөг аймгийн Цогтвоо сумын их оюун хурд галын уяач Дөгрийн Сүхбаатарын дорм гэсэн дормууд яг ард дээр нь одоо самбаага дэрлээд одоо уршиж байна. Тэр донд Өмнөг аймгийн Баян Овоо сумын аймгийн алдарт байж Бацгүй сайн баярын Луу галтар гэдэг дорм ороод ирсэн байгаа харагдаж байна. Тэр донд одоо
уралдааж Тэмүүжин одоо онцсон байна. Дүүрийн Сүхбаатарын дорм жоохон үлдчихтэй болчлаа. За ер нь одоо энэ бөөн дормтойгоо явах юм шиг байна. Монгол улсын алдартай Цэндбагийн нам дутхын одоо урд нь халтар дорм одоо энэ бөөн дормны яг 2 араас 2 цод урагшлаад байна. Тэр Цэнгэр комбинзонт одоо уралдааж унцын наагдлт нь одоо урагшлаад байгаа. За ингээд одоо эхний дормнууд бол одоо нэг тавьж өгөхгүй дээ. Бөөндөө л одоо урагшлаад байна да. За үзүүрлүгөө сонирхолтой уралдааханда барайны өөдөл үнэхээр гал гарсан ганган уралдаан даанч нэг гарна да. За ингээд одоо хурдан дормны уралдааны үзүүштэй уралдааныг одоо үзэгч таахыдаа бид хүн одоо хүргэж байна. За өнөөдрийн бүшгүүгийн дорм одоо энэ бөөн дормны наадлын дормуудын өнгөн дээр шүүзэгчтэй өмнө говийн Сэврээс өнөсөн алдартай байж өнөөгийн одоо бүшгүүгийн одоо хурдан дорм ардал дээр өмнө говийн Баян Усмын аймгийн алдартай байж Доломсангийн хөөс өсгөрийн дорм цаадлан өмнө говийн Баян Усмын аймгийн алдартай байж Гандүрийн мөрөдөрж өгч урдуулж байгаа баяр сайхны оюун болдын дорм. За 1135 дугаартай хал хоёрын дорм өмнө говийн цогтоос хамбог эцсийн номхон богийн сумын алдартай яаж намсрын хал хоёрын одоо хурдан дорм одоо өршөж байгаа. За ингээд хурдан дормны уралдааныг бол Төмбөөрийн дормод хөтлөөд байгаа юм биш үзэгч та өмнө говийн цогтоос сумын Монгол аймгийн алдартай байж Тавдаржин алдар сайхны уяаны за болгон өмнө говийн болгон сумын уяа Сайнгуугийн Төмбөөрийн дорм хурдан дормны уралдааныг хөтөлсөн байгаа шүү. За баяр сайхны оюун болдын дорм одоо наадлаар одоо орж иж харагдаж байна. Өсгөөрийн дорм одоо өмнө говийн Баян Усмын аймгийн алдартай байж Доломсангийн сумын алдартай байж Өсгөөрийн дорм одоо энэ 4-5-ын бөөрөн дээр одоо урагшилж байгаа. Цаалтан өмнө говийн Сэврээ сумын алдартай байж өнөрийн мөшгөөгийн дорм одоо бас энэ дунд одоо урагшилж байна. За энэ дормнуудын хоорондод үнэхээр одоо сонирхолтой уралдаан гархандаа үзэгчтэй аймгийн алдартай Цэцэгдрэн Баярбаатарын дормод тэр дунд одоо урагшлаад байгаа харагдаж байна. За ингээд гарсан цагаас өнөөдрийн одоо өмнө говийн Хамбог эцсийн 2026 оны нутгаа мөнгөсөн тэмээчид одоо Баяр наадмын хурдан дормны уралдааныг өмнө говийн цогцоо сумын аймгийн алдартай байж Тавдаржин алдар сайхны уяж урдуулж байгаа. За өмнө говийн Болгон сумын уяач Төмбөөрийн дорм Сайнгуугийн Төмбөөрийн дорм одоо хөдөлцөн. Дүүрийн Сүхбаатарын дорм одоо явж байгаа 3-4 жоохон гараараа. Цаашаа гараараа. Жоохон гараараа. Дүүрийн Сүхбаатарын дорм одоо энэ Цэнгэр жижигхэн комбинзод өгдөнцөн. Өмнө говийн цогтоо сумын алдартай яаж Дүүрийн Сүхбаатарын дорм одоо ороод ирсэн. Нэг 13 дорм чинь үнэхээр одоо нэг аатай омогтой сайхан одоо уралдааныг гаргаж байна да. Цаатлын 2 дорм явах нэ. Өмнө говийн цогтоо сумын яаж лавгийн төвдөн дөржин дорм 2 дээр шүүзэгчтэй. За өмнө говийн Сэврээ сумын алдартай яаж өнөрөөгийн бүшгүүгийн дорм одоо өнгөн дээр цаатлаар одоо бүтэн баяр гараад ирсэн. За наадлаар одоо өмнө говийн Зогтоос аймгийн улдартай байж Давдаржин алдар сайхны уяж урдуулж байгаа. За өмнө говийн Болгон сумын уяач Сайнгуугийн Төмбөөрийн дорм одоо ороод ирсэн. Наадлаар Дүүрийн Сүхбаатарын дорм ороод ирсэн. Хамгийн наадтай болгохтон зэрэг өмнө говийн Цогцсон сумын Сэрстгийн сумын алдартай байж Манягийн Амар төвшингийн дорм одоо ороод ирсэн. Өмнө говийн Баян сумын аймгийн алдартай байж Доломсангийн хүү сумын алдартай байж Өсгөөрийн дорм одоо ороод ирсэн. За 90 дугаартаа уралдааны зөндөрсөн өмнө говийн Хамбог эцсийн Жахлантогийн уяач Болоожийн Төмөртөгөөгийн Баатрын дорм одоо ороод ирсэн. Төмөртөгөөгийн Баатрын дорм ороод ирсэн байгаа шүү. За ингээд одоо барай бол одоо эндээс 1 км хаяаны үлдлээд өнгөний нэг 20 дорм үнэхээр ингээд одоо соншоортой уралдаан гэдгийг чи харуулж байна да. Ховорхон түүхэнд үлдэх дөмөкөө уралдааныг гарч байна. Галбын говийн ганган улаан тэмээдээр алдартай энэ сайхан баяр наадмыг өмнө говийн Хамбог эцсийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газрын хамт олон Хамбог эцсийн одоо Тэмээс спорт уралдааны холбоо, төрийн байгууллагууд, хүүхдийн байгууллага, цагдаагийн газар гээд олон байгууллагуудаа сайхан хамтран зохион байгуулж байгаа. За ингээд өнгөн дээр Дүүрийн Сүхбаатарын дорм одоо өнгөн дээр гарч ирсэн. Өмнө говийн Цогтоо сумын их говийн урд галын уяж Дүүрийн Сүхбаатарын дорм орж ирсэн. За цаатлаар Төмбөөрийн дорм одоо орсон. Сайнгуугийн Төмбөөрийн дорм одоо өнгөн дээр шүү үзэгчтэй. За одоо үнэхээр сонирхолтой зурхай дээр яаж гიშгэн одоо манай зохион байгуулагч сайн харахаар л боллоо одоо үзэгчтэй. Гал гарсан ганган сайхан уралдааныг үзүүлж байна. За ингээд эрхэм үзэгчтэй Хамбог эцсийн нутгаа мөхөсөн тэмээчид Баяр наадмын хурдан дормны барайнд орж ирж байгаа үзэгчтэй. За ингээд Сайнгуугийн Төмбөөрийн дорм одоо орлоо үзэгчтэй. Цаатлаар Бушгуугийн дорм одоо орж ирсэн. Тавгийн төвднөржин дорм одоо орж ирсэн. За энэ хиний дорм одоо орж ирсэн. 90 дугаартаа уралдааны зам дурдсан. Төмөртөгийн Баатрын дорм одоо орж ирлээ. За 5-6-гийн дормод одоо игнээд л орсон доо. Тэгээд одоо манай зохион байгуулагч нар бол одоо сайн номерыг одоо бэлдсэн баг. Дүүрийн Сүхбаатарын дорм одоо бас орсон. Одоо нэлээд одоо өнгөн дээр одоо бас бөөндөө одоо орсоо. Яа. Үнэхээр галтай ганган үзүүр дээрээ төрөөгөө шийдсэн дөмөкөө уралдааныг одоо гаргалаа даа үзэгчтэй. За ингээд одоо сонирхолтой уралдааныг одоо үзэгч та бүхэндээ бид хүргэлээ. Өнгөний нэг 20 дорм бол одоо ингээд бөөндөө одоо сайхан орсоо. Ингээд одоо галбын говийн ганган улаан тэмээдээ алдартай. Ганган улаан тэмээнийг одоо бас өсгөн үржүүлж байгаа. Тэмээчин одоо Баатар малчтаараа одоо бас Монголтой төдөө дэлхийд алдартай Монгол улсын говийн ганган улаан тэмээдийн эзэд
энэ сайхан баяр наадмын хурдан торгоны уралдаанд хүрлээ. За Батарын дагуугийн одоо хурдан шаардран орж ирж байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За ингээд одоо үзэгч та бүхэнд хурдан торгоны уралдаанд хүрлээ. За Сэдэгэн Батэрдний тором одоо орж ирлээ. За тором сайхан уралдаж төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За торомныхаа тухай. За энэ манай Булган сумын Түн баярын тором байгаа маа тэгээд над дээр үегдэж байгаа тором байгаа. Өнөөдөр сайхан уралдаж төрүүлээ баяртай байна. За удам өгш ханах тором. Удам нөхшил шинэн гон ботхон дэмэнтэй энэ. Тором сайхан амуу зүудлээ баяр хүргэе. За баярлалаа. За торомныхаа тухай. За энэ Монгол ялдар дээш мөнхөө яхаа манай ботхон тийм байгаа юм уу? Тэгээ сайхан хурдан тором өгсахтай баярлалаа. Эд хуралдаа амжилттай. Энэ жилийн 3 4 дэх хуралдаа. Нэг 2 7 олчаад аймгийн аваргаар 20 гаргаад ирсэн. Алдартын тором, хойшин тором сайхан харагдлаа баяр хүргэе. За баярлалаа. Торомныхаа тухай. Маа миний тором энэ өөрийн ботхон юм байгаа юм уу? Энэ жил ордон байгаа даа тий. Энэ жил бас эд орсон. 3 4 орчлоо. Утагтаа болсон сайхан тэмээний баяр наадам тормоо дөрвөлүүлээ баяр хүргэе. Миний тором энэ Баян хонгорын шин жинстэй өний тормоо. Хин гэдэг үнэ. Чулууматгч өний. Чулууматгахтаа баярлалаа. Энэ жил эдх уралдаа. Миний анхны уралдаа. Цэцгийн хоолндоо баярын мэдээ. Хамаагдлуудтай бүгд нэрэнд эрүүл анги сайн сайхан гэсэн. За Умаргай аймгийн Хамбог эцмийн Нутгаа Монголсын тэмээчид 2026 баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр за хурдан торомны уралдаанд төрүүлж яригдсан тормнуудын бай шагналыг гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За торомны уралдаан өнөөдөр 31 тором одоо уралдсан. Бас одоо үзүүштэй сайхан уралдаанаар дүүрэн өрнөлөө. За барайныхаа үзүүр дээр одоо 10 тором одоо бас Үнэхээр аата уралдааныг гаргаж одоо төрүүлж яригдсан юм аа. За ингээд төрүүлж яригдсан торнуудын эзэн хүмүүст нь за баяр наадмын зохион байгуулагчид гардуулан өгч баяр хүргэсэн. За ташиндуулгахад за Өмнө аймгийн Хамбог эзэн Нутгаа Монголсын тэмээчид баяр наадмын за медаль бол үнэхээр одоо бас олон уралдаан наадмын онцлогийг харуулсан гайхалтай сайхан медаль болсон байсныг тулахад таатай байна. За ингээд өргөжлөн медаль мөнгөний шагналаар чигнэж урамшууллаа. 6-аас 10 тодоо хордлосон нормуудыг барьж мөн шагналыг гардуулсан юм аа. За сайхан үйлчж байна. Сайхан үйлчж байна. За та сайн явж байна уу? Сайхан баярлж байна уу? За тэгэхээр Төрлөг нутгийнхаа сайхан Галбын говийн гангуу улаан тэмээдийнхэн баяр наадамд оролцсон явж байна. Баяр наадмын сэтгэлээс бол. За ер нь баяр наадам сайхан болж байна. Энэ жил бас өргөн дэлгэр оролцож байна. Газар бас бусад аймаг сумдуудаас их олон тэмээ ирсэн байна. За буурн тайлагнууд энэ сайхан хат маш олон ирсэн байна. За бас уралдаж байгаа тором тайлаг Натны уралдаанд бас олон тэмээ уралдаж байна. Тэгээд бас өмнөх жилүүдийг бодоход бас их өргөн дэлгэр үйл цаг маг сайхантай бас холбоотой байх шиг байна. Тэгээд малчдад сайхан сэтгэл сайхан. Өнөөдөр жоохон хүүтэн жавартай салхитай байна. Ер нь босод үед нь өвөл сайхан боллоо л гэж тий. Баяр сайхан өргөн дэлгэр болчихно. За энэхүү эрхэм хүндэд үзэгч та бүхэндээ бид өхөн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгийнхээ дугаараар Өмнө аймгийн Хамбог эцмийн 3 түмэн тэмээний баярлуулаад Нутгаа Монголсын тэмээчид 2026 баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэгч та бүхний хүртэл болголоо. За нэвтрүүлэг бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан Хамбог эцмийн удирдлагууд болон за баяр наадмыг зохион байгуулагч нартаа талархал дэвшүүлье. Галбын говийн гангуу улаан тэмээгээ хөсөн хөржүүлж байгаа эрхэм хамбогчууд та бүхэндээ энэ урвагийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж энэ удаагийн нэвтрүүлгээ жаргаж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.